За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн уншлагаар болохоор таны амьдралдаа засаж залруулах ёстой зүйл юу вэ гэдэг уншлага хий. Тэгээд та бүхэн маань 1 2 3 гэсэн группээс сонголтоо хийгээд уншлагаа хүлээн авч сонсоорой. За 1-р группийнхаа уншлагыг эхэлье. За та бүхнийг маань нөгөө энэ амьдралдаа засаж залруулах ёстой зүйл нь болохоор ингэнэ. Маш их юм алсын хараатай байх ёстой гинэ. Бүр юм холын зоригтой, алсын хараатай, юмыг зөвхөн нэг талаас нь хардгуу, түмэн талаас нь харж чадах тийм ухааны биттай байх ёстой шүү гэж байна. Одоо магадгүй өмнө нь нөгөө нэг яг нэг юм зөвхөн өөрийнхөө онцгоос хараад гэдэг юм уу те. Эсвэл зөвхөн өөрийнхөө зөв болох гэж хичээгээд ч гэдэг юм уу. Ингээд идэг байсан бол одоо өнөөдрийн төвчөнд таны засах ёстой зүйл чинь алсын хараатай байх ёстой. За хоёрдугаарт нь таныг ингээд нөгөө хэрэггүй зүйл тасар их юм нөгөө мөнгө төгрөг, хувь тавилан, заяа төөргөө гамгүй их үрсэн зарцуулсан гинэ. Тэгэхээр одоо таныг маш их юм өөрөө өөртөө хайртай, хувь тавилангаа хамгаалж чаддаг. Тэгээд дээр нь ариу чимэгч байгаа ч гэж. За тэгээд дээр нь штэ тийм ээ. Танаас ингээд айгүй юм олон хүмүүс ингээд за нэг ингээд туслаад өгөөч, тэгээд туслаад өгөөч, ингэчээч тэгчээч гэд ингээд хэлж яхад штэ тийм ээ. Чадахгүй, байхгүй, мэдхгүй, боломжгүй гэд ингээд сууж исэн цаг хугацаа чинь дэндүү хайран байжээ. Уг нь нөгөө нэг тухайн үедээ та ихч гэлтгүү, багч гэлтгүү хүмүүст айгүй сайхан тусламж дэмжлэг өгөөд явжсэн болвол өнөөдөр бол айгүй сайхан тийм өгөөж тавилан үүлэн дэлгэрсэн байх байжээ. За тэгээд тэр дээр нь за яг одоо миний өдөөс бол би бол өстой хамгийн сайнараа тусалдаг штэ. Юу ярьж байгаа юм? Би өстой өөртөө байхгүйсэн ч би болгоод өгчээсэн штэ гэж хэлэх гээд байна л да. Гэхдээ тэр болвол нөгөө таны хувьд өөрөө өөрийнхөө сэтгэлийг хуурсан өөрөө л бусдаас дараад нь нэг ингэчүүл ингэчих байх. Тус нэхэж хариу нэхэж тусалсан тусламж нь бас ингээд багхгүй байжээ гэж юм. За юу. Тэгээд яг тусламж дэмжлэг хэрэгтэй хүн танаас тусламж дэмжлэг гуйж яхад та яагаад илгээ тэрврээд гараа өмхөө сууж исэн? Яагаад сэтгэлээ харамлсан гэдэлчмэр юм шиг санагдчих шүү. За юу. Тэгэхээр энийгээ засаж залуулаарай. За хинт туслах ёстой юм гэдгээ айгүй сайн бодох ёстой юм байна шүү. За тэгээд маш их эрс шинжилтийг хийж чадаагүй дээ. Өнөөдрийн та жоохон өнгөрсөн лугаа эргэж харж байгаа. Яагаад гэвэл та нөгөө тухайн үедээ нөгөө зориглоод яваагүй дээ. Зориглоод өөрчлөгдөөгүй дээ. Зориглоод эрүүл хооллоогүй дээ. Зориглоод ажил хэрээрээ солиогүй дээ. Зориглоод буруу нөгөө юу буруу мэрэгчлэр буруу зүйлээ сурж эзэмшиж яагаад өөрийнхөө хүссэн зорьсон юмыг олцоод тийшээ зориглож ороогүй дээ. За юу. За тэгээд нөгөө асар сайхан дурсамжаа дэмий зүйлд ингэж угаасандаа баймгүй болгосондоо тэр бүх зүйл дээр одоо ингэж өнөөдрийн та эрс шинжилтийг хийж чадаагүй ингэж харамсаж байгаа. Тийм учраас өнөөдрөөс эхлээд та эрс шинжилэлт өөрчлөлтөнд бэлэн бай. Хүний амьдрал баян. Тийм учраас та үнийгээ засаж залруулахад чинь за юу оройтойгүй гэж байна. За дараад нь болохоор таныг ингэнэ. Ядарсан зүдэрсэн удмын хүмүүс үрс тийм ээ. Ганц бие эмэгтэйчүүд, ганц бие аавууд, ээжүүд, эцгүүд тийм ээ. Хань ижил төшөө тулгуураа алдсан. Эсвэл хань ижил төшөө тулгууртаа нөгөө дээрлэхүүлсэн, доромжлуулсан, гутаалгасан, гундсан, амьдралын төлөө аргун эрхэнд байдалд орсон тэр бүх зүйл дээр нөгөө ноён нуруунд болж чадаагүй дээ. Гэр бүлээ удам угсаага бүрэн дүрэн хамгаалж чадаагүй дээ.
Энэ тавилангаа өнөөдрийн та залруулах хэрэгтэй юм байна. Та өмг түшгэн ноён нуруу байх хэрэгтэй юм байна. Та хамгаалах хэрэгтэй юм байна. Ойлгох хэрэгтэй юм байна. Дандаа л нэг зовлон зүдгүр болохгүй бүтэхгүй юм ярьж ядгийн гэж хошоо гэдэж төгшөөхөөсөө өмнө ядаж нэг 2 3-т нь чин сэтгэлийн тусалцаа үзүүлж чин сэтгэлийн ноён нуруу байгаач гэж та энийг заавал залруулах хэрэгтэй. За залруулах гэж байгаа гээл зүгээр ижсэн голомтлоо очоод ахаа ихчээ туслахын инхүүд ихүүгээд ингээд альчханч хөхтэй гол нь биш заяа. Тухайн тэр удам угсааны хин нэг нь өвдлөө зовлоо гэхэд тийм ээ. За тэгэл тэр гаргаал өгдөг тэр мөнгө төгрөг нь яамаа юм. Хамгийн сайнараа таны бие яаж гэн тааман зүгээр үү? За хурдан эдгээрээ тааман айл имлэг твтчихээн зориод очий хоол унд нь хоригдож байгаа юм уу үгүй юм уу ямар хоол идмээр байгаа юм юу эрэхтэй байгаа юм памперс эрэхтэй юм уу нойлын цас эрэхтэй юм уу те чихэр жимсгэн эрэхтэй юм уу те бүгдийг ингээд ийм чин сэтгэлээсээ асуугаад айгүй тийм халуун дулаан энергиэр хүн бүрийг дулаацуулаач гэж юм заа юу. Тэгэхээр мөнгө байхад л болчдөг зүйл бол биш шүү. Хүн ингээд нэг халуун талаан сэтгэлээр хүн ямар үед хүнийг их өгүүлдэггүй гэхээр хүн ганцаардсан үедээ өвдсөн үедээ хань түшгэн нүүр буруулсан үед хагас зовлон үдсэн үед тийм ээ асар их юм хүнд сэтгэлийн шарахтаа даван туулж дийлэмгүй болсон үедээ хүн хүнээс дандаа халуун талаа нэрэг гуйж идэг хүсч идэг намааг ингээд өгөөч гэж өөрөө гуйхгүй л дээ дотроо асар их шандал эдэлж явж идэг шүү. Тэгэхээр тэр нэг юм ядарсан үед нь ингээд аюу сайхан инэрчдэг, хайрлждаг. Задарсан үед нь жижиглэхээсээ илүү ухааруулах үгийг, ухааруулах мессежийг хэлцдэг. Сэтгэлийн өвлөгтэй хүн байгаач гэж би гуйж ин заа юу. За тэгээд энийг ингээд засаж залруулаарай. За тэгээд дараагийн юун дээр болохоор та болохоор өөрөө өөрийнхөө тавилан заягийн төлөө та өөрөө зүтгэл, итгэл, сэтгэл бас гаргах хэрэгтэй хүн гэж. За та ингээл айгүй их юм мөнгөтэй төрхтөө материалын гэтлэлээр ингээд дүүрэн дайлаа. Тэгтээ нөгөө таны хажууд асар гэгэн түшиг тулгуур заа юу. Асар гэгэн инрэл, асар гэгэн хайр, асар гэгэн тийм нөгөө үр үндсийн инээд баясал, гал голомтын бүрэн бүтэн байдал, 3 дахь читгээдийн элдв бусын давлгаа байхгүйгээр, салахгүйгээр, сарнихгүйгээр дэлгэр заяатай байх нь таны амьдралын авч явах ёстой, та өөрийнхөө залруулах ёстой зүйл нь энэ bay шүү. Тэгэхээр мөнгөтэй төрхтэй байлаа гэд хүн хизээж бүх зүйлийг ингэж болгочдөг юм бол биш. Материалын зүйл биш тийм ээ. Хүн болж төрсний хүмүүн заяатай байх нь хамгийн чухал дээдийн заяа шүү гэж ингэж хэлжээ шүү. Тэгэхээр ингэж айгүй сайн бодоорой. Маш сайн бодоорой заа юу. За тэгээд тэр цагт бол танд одоо хорвоо дэлхийн нөгөө алтан карта өгнө гэж. Эдгээр бүгдийг ингэж засаад залуулчих. Тэгэхээр нэг юм сэтгэл төвшин болоод ирнэ гинэ. Нэрэж амьдрал сайхан юм шиг тий. Нэрэж би тэр хүнийг буруу ойлгож ирсэн юм уу да гэд ингэж. Өөрөө өөртөөгөө ярилцаад үйл тавилангаа гэрэлтүүлэх цаг мөч чинь одоо яг энэ уншлагыг сонсож байгаа үед орж ирнэ. Гэхдээ та нөгөө нэг л зүйлийг би хэлье. Хизээж ойрмог хугацааны ухаарал хэрэггүй шүү. За юу. Урт хугацаанд биелүүлж, гэрэлтүүлж, дэлгэрүүлж явах ёстой шүү гэж би ингэж хэлэх гээд шүү. За. Нэрэж тиймдээ гэж бодчоод тэрийг нөгөө үйлдэл болгож хэрэгжүүлэхгүй байх юм бол хизээж та нөгөө энэ уншлага ингэж сонсоод авах ёстой мессежээ ингэж аваад бол ямар ч хэрэггүй шүү заа юм. Тийм ээ. Тэгэхээр ингэж аягүй сайн бодоорой. За тэгээд нөгөө асар их алсыг харгасан тийм ээ. Алсыг харсаар л байгаарай. Хизээж бити зөвхөн өөрийгөө зөвтгөх гэж нөгөө би гэсэн эгогоо дарж явах ёстой. Би л
Миний л зөв. Би л ганцаараа зөвж байна. Хинч намайг ойлгохгүй байна. Би гэхээсээ илүү за тэр хүн яасан бэлээ, энэ хүн яасан бэлээ, тавилан заа яасан бэлээ, нийгмийн харилцаа яасан бэлээ. Яагаад юм болж байгаа вэ? Та л бүрээс нь ингэж бод. За юу. За тэгээ дээр нь маш их юм шархалцсан хүмүүс байгаад байна. Гунтцсан, тунцсан, уйлсан. Гэтэ нөгөө нэг ийм үг байдаг штэ тийм ээ. Хичнээн зовсон ч орондоо бити уйл. Хичнээн зовсон ч орондоо бити дуул гэдэг үг байдаг тийм ээ. Тэгэхээр энэ үгийн үн цэнийг та өөрийнхөө ам амьдрал дээр, хувь тавилан дээр дүүцүүлж удаад хэрэгжүүлээрэ гэж би хэлэх гээд шүү. За. Ягаад ч юм маш их тэгтээ айгүй их тийм юу шархалцсан хүмүүс байгаад байна. Тэгээд нөгөө та бол ингээд нөгөө маш их тийм сэтгэл зүйн бөгөөд бие сэтгэлийн хохирол амссан, гонцсон, тоньсон ийм тавилан ингэж үрж дүүрж явж байгаа хүн байна л та. Үнэхээр тэгж үрж дүүрж явж байгаа юм байна. Гэхдээ энэ зүйлээ өөрөөсөө салгуулах үйл хийлгээд дэлгэр тэгш бол заа юу. Тэгэхгүй бол нөгөө өнөөдөр уйлсан ч маргааш нь уйлаад давтагдж идэг тавилан бол хизээч хүний хүсэх тавилан биш байхгүй юу. Тэгэхээр нөгөө яг хүний амьдрал бол жаргал зовлонгоор ээлжилдэг, дандаа жаргаж идэг, дандаа зовж идэг тавилан байдгүй. Тийм учраас нөгөө таны хувьд болохоор нөгөө өнөөдөр уйлсан бол маргааш инех ёстой шүү гэж би хэлэх гээд байгаа юм. Тэгээд нөгөө өнөөдөр уйлсан ч маргааш нь инээ. Маргааш нь инээсэн ч нөгөөдөр нь инех ирэх танд байгаа. Гэхдээ ягаад ч юм та хоног дараалж, цаг хугацааны үйл тавиланг дараалж ингэж жоохон гониглаад байна. Тэгэхээр нөгөө магадгүй ижи тавилан асар их тийм гэгээ гэрэлтэй явж дийлээгүй, гундуу тунаа нөгөө хайр инрэл үзээгүй, халуун талаан ийм өгөөж үйл амсаагүй тийм юу та бодомтой хүмүүс бас сонсоод байна. Тэгэхээр нөгөө тавилан заяаг давтаад иж боломгүй байна гэж юм. Тэгэхээр өөрийнхөө үйл тавилан гэрэлтүүлэх үйлээ хийлгээрээ. Тэгээд аюу сайхан ингэж хийчих заяа. Тэгээд бүх юм чинь уган дэлгэрнэ. Гэхдээ нөгөө нэг одоо өөрийнхөө алдаа оноог одоо шүүгээд яах вэ тийм ээ? Бити шүүгээрээ. Одоо тэртээ тэргүй амьдрал, хувь тавилан бусад хүмүүс таныг шүүж байгаа. Таныг буруутгах байгаа. Таныг нүүрэн дээр чинь хэлэхгүй ч гэсэн таныг энэ нэг юм гэл яриад явж байгаа. Угаасаа тэгж байгаа. Тийм бэ. Гэхдээ та нөгөө өөрийгөө хизээч бити дэнсэл заа юу. Одоо нэгэн талдаа туулаад явж байгаа тавилан, туулаад гарсан тавилан заяа тийм ээ. Ам амьдрал. Тийм учраас ерөөсөө бити тэгж юу байгаараа за гундаараа. Тэгээд биш дээ би танд бол нэг л зүйлийг хэлье. Одоо та нөгөө нэг одоо засаж залруулах хэрэгтэй зүйл чинь шүү дээ тийм ээ. Өөрийн ч вэ, өрөөлийн ч вэ, таньдаг ч вэ, тандгүй ч вэ, ямар ч хүнд заа юу. Үр үндсийн үйл заяаг айгүй сайхан юу захиж залж яваараа. Одоо энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр одоо нөгөө үр үндсийг устгахыг байхгүй болгоё ч гэдэг юм уу те. Эсвэл нь одоо саллаа сарнилаач гэдэг юм одоо нөгөө үр хөвгтөө хайж орхиод ингээд явцдаг нөхдүүд бас байдаг шүү дээ тийм ээ. Тэгж явах гээд ингээд буруудаад онголцоод ингээд байгаа бол үр үндэс болвол хамгийн дээдийн тавилан шүү. Хүмүүн болж төрсөн болвол үр үнцээ үлдээж байгаа бол та их азтай хүн заа юу. Үр үнцээ үлдээж дийлэхгүй ядраад гундаад явж байгаа хүмүүс байдаг. Гэхдээ тэр хүмүүсийг бол буруутгах аргагүй. Тэр хүн зөвхөн өөрөөс нь шалтгаалаагүй. Тэр хүн дандаа нөгөө ийм удмын төлөөс хатуурхал үрж явж байгаа учраас тэгж чаддаггүй байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө үр хөвгтөй холбоотойгоор дандаа энэ үр хөвгтийн үйл тавиланг дэлгэрж яваараа, тэгшилж яваараа, илэг бүтэн байгаараа гэж хэлэх ёстой хүн та шүү. Та тэгж залруулах ёстой. Яагаад гэвэл та нөгөө үр үндэсээ орхисон. За эрэгтэй хүн сонсож байгаа бол та үр үндэсээ орхисон. Үл хэрэгссэн. За эмэгтэй хүн сонсож байгаа бол та үр үндсийн үйл тавиланг нөгөө юу яасан? Буцаалгасан. Хорвоо дээр ингээд ирэхэд үсээд тахт нь та тэрийг юу яасан? Үгүйдүүлсэн. За төрж дийлээгүй одоо нэг төрөөгүй зөвхөн амьдрал дээр ингээд гарч байгаа хүмүүс сонсож байгаа байхгүй юу? Гэтэ би хизээч тэгж амархан гисэж ирэхгүй. Би хизээж амархан тэгж хүнтэй суухгүй. Дандаа зовлон байт юм байл шүү дээ гэж
амныхаа зоргоор үр үнцийн үйл тавиланг хайрцагласан ийм хүмүүс сонсож байна. Тэгэхээр та нар маань айгүй сайхан нөгөө амны төлөөс хизээч бий болохоорой. Энийгээ засаж залруулаарай. Би бол үнэхээр тэгж гойж шүү заа юу. За тэгээд нөгөө өртөө үндэстэй болж дэлэхгүй байгаа хүмүүсийн хувьд болохоор нөгөө удам хугацааны нөгөө юунаас болоод ингээд өртөө үндэстэй болж дэлэхгүй байна вэ гэхээр удам хугацааны хатуурхал гэдэг юм байгаад байна заа юу. Хүн хүний зөвхөөсөө илүүтэйгээр нөгөө хүрэн зүрхийг нөгөө нэг юу яасан сийжсэн гэж хэлж байна. Тэгэхээр энэ болохоор нөгөө байгаль хэлхийдээ амьдралаа үзээд явж байгаа амтан бүхний амны төлөөстэй холбоотой юм гарч ишүү заа юу. Тэгэхээр энэ одоо улс савдаг одоо байгаль дэлхий дээр амьдарч байгаа тэр их гэгэн зүйлийн үйлийг ингэж устгасан анчин гөрөөчийн явсан юм уу? Эсвэл одоо нөгөө заавал нэг тийм зүйл хийх ёстой байсан юм уу? Одоо яасан? Тэгээд ийм нөгөө амтны амны төлөөстэй хүмүүс өнөөдрийн хүртэл ингэж нэг жохон гондоо явж байгаа шүү гэж хэлж байна. Тэгээд та нар маань одоо нөгөө ийм зүйл байгаа бол энийг нөгөө өршөөлөж засаж залуулах хэрэгтэй шүү. За тэгжээж та нарт маань их хайрцагт орсон байгаа гарч ирэхгүй байгаа өрийн тавилан дэлгэр заяандаа ирнэ гэж. Тэгээд нөгөө нэг одоо өртөө үндэстэй болж дэлэхгүй байгаа хүмүүстэй ингэж хэлэхэд болохоор нөгөө юу шүү. За өөрөө ингээд гаргаад ингээд юу яаж дийлдэх юм аа гэхэд шүү дээ тийм ээ. Өрөөл бусдын энэ өр үнсийг ч гэсэн өөрийн юм шиг инэрч яваараа гэж байна. Өөрийн юм шиг хайрлаарай. Тийм ээ. Тэгэхээр нөгөө заавал төрүүлэх албагүй. Гэхдээ нөгөө өөрийнхөө ингээд тэрж явах хэрэг нь одоо хүн бүхэнд нийлдэж шүү дээ тийм ээ. Одоо нэг үгээр хэлэх юм бол өр үнсийг үрчилж авах гэж би хэлнэ шүү. За. Тэгээ ямар ч байсан тань дээр нэг юм хоёр өрийн тавилан ирэх хэрэгтэй байжээ гэж. Яагаад ч юм. Тэгээд энийг нөгөө хорхон хорж баймгүй болгож ингэж хатуурхуулж явсан хүмүүс байгаад шүү. За. Тэгэхээр та нар маань энийг нөгөө айгүй сайхан тэгшлүүлээд нэг юм хорвоо дэлхийгээс шүү дээ тийм ээ. Та нарыг нөгөө нэг юм алтан карт авахыг хүсэж ивэл алтан карт аавна гэдэг нь би энгийн жишгээр тайлбарлаж байгаа шүү. Алтан карт авахыг хүсэж ивэл одоо энэ бүх зүйлийг засаж залуул гэж юм заяа. Залруул. Одоо магадгүй нөгөө дийлэнх нь танаас шалтгааллах асуудлууд байгаад байгаа байхгүй юу? Дийлэнх нь танаас шалтгаална та өөрийнхөө мутраар хийж дийлэх асуудлууд байна. За яг хөө тэр нөгөө нэг юм удам хугацааны хатуурхал одоо тэр үйл тавилангийн юу ингээл нэлдэг бас нөгөө нэг юм энгийн хүн өөрөө хийж дийлэмгүй заавал 6 дахь өдргүүтэй хүн одоо ингэ шилж дийлэх хэвээр ийм юмыг бол би бол хэлээгүй байна заяа. Тэр зүйлээ болохоор тийм хүнээр нь асуулчих. За тэгээд дээр нь болохоор та ингээд ерөнхийдөө юу яаж болохгүй мэн. Өөрийнхөө мутраар хийх ёстой зүйлийг хамгийн түрүүнд хийгээрэй гэж. Тэгээд нөгөө үнэнтэй нүүр тулахаас бити имээгээч. За юу. Та нөгөө маш их үнэтэй нүүр тулахаас айдаг. Тийм байна. Тэгэхээр зүгээр нөгөө хүн үнэнтэйгээ айдстайгаа нүүр тулчих юм бол тэрнтэйгээ бас ингээд ойлголцож болдог шүү. За юу. За магадгүй ингээд нэг юм хүн өвдлөө зовлоо гэж бодъё. За юу. Тэгэхээр ингээд за ингээд нөгөө хорвогийн зам ёсороо замналаараа ингээд буцах болчихжээ гэж гондж байгаа хүн байх юм бол миний хийж бүтээх зүйл их байгаа шүү. Очих болоогүй шүү гэд ингээд нөгөө айгүй сайхан үйл тавилангийн юугаар ингээд нөгөө хатуурхлын мэлмиг ингэж хаацаалж болдог шүү. За юу. Тэгэхээр гондох болоогүй. За юу. Ерөөсөө гондох болоогүй. Гэхдээ нөгөө энэ юу бичлэгийг болохоор сонсох хүмүүс нь сонсож байгаа. Тэгээд нөгөө дээрэс нь ингээд нөгөө өөрөө өөрт чинь зөндөө олон удаа нөгөө хэлсэн юм бэ. Анхааруулсан юм бэ. Яагаад тэр анхааруулгыг нь хүлээж авмаагүй байгаад байгаа юм бэ? За аюу сайхан бодолцоорой. Тэгээд та нар маань би нөгөө материалын зүйлээр хизээч бити хорвоо дэлхийн үйл тавилан бити ингэж жишээрээ гэж хэлсэн тийм ээ. Гэхдээ яг нөгөө асар их тийм мөнгө санхүүгийн гачигталд орсон алдаа оноо болцсон тийм ээ. Ингээл хийжсэн үйл тавилан хизээч дэлгэрээгүй унтарсан хүмүүсээс сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр те энэ дээр та нар маань хизээч бити гундаараа заа юу. Ерөөсөө гундах шаардлага байхгүй. Яагаад гэвэл та хүмүүн заяатай байна. Та хүн хിവэрэл байна. Та ямар ч алдаа оноо туулсан, ямар ч алдаа оноог дэнсэлсэн та хүн чигээрэл байгаа шүү заа юу. Тэгэхээр нөгөө энэ зүйлийг даваад л гарна. Танд дахиад ард чинь дахиад хоёр боломж байгаа. Алийг нь яаж сонгож, яаж урагшлах вэ гэдгээ та аюу сайн бодоорой заа юу. Хизээч бити гундаараа би үнэхээр гойж шүү заа. Яах вэ? Тэгээд нөгөө аюу сайхан ингээл гой сайхан болцсон байж байгаа л
нэг л өдөр ингээл юм ингээл баймгүй болоод оронгороо иргэнэ гэдэг шиг иймэрхүү хатуурхад үзчихэнгүүтээ жохон сэтгэл санааны готрал гундуу байдалд ороод байгаа хүмүүс байна. За тэгээд та нарт маань ингээд би нэг зүйлийг хэлэхэд байна шүү дээ тийм ээ. Хар хөдрөгч байгаа бол за юм. За хөдрөг гэдэг нь одоо хувцас юмыг хэлээд байгаа шүү. За тас харыг л хөдөр мэдв. Өмс гэсэн, худалдаж ав гэсэн. Хар дээр судал орсон, өнг уусгсан хар заяа. Тас хар биш. Тэгсэн мөртлөө нэг юм сонин өнгөн тодорхойгүй ийм үйл тавиланг дээгүүр хувцсаараа бити ингэж авч хөдрөөжээ. Нэг тийм сонин чирнээлэн ягаан гэж хэлчихээ тэгэхээр чирнээлэн ягаан биш. Тас хар гэж хэлчихээр тас хар биш. Иймэрхүү юм хизээч зохихгүй заяа. Өвөр сарл үйл тавилан хизээч таны тавилан дээр бас зохимжгүй шүү. За тэгэхээр нөгөө айл болох өөрөө өөрийгөө гэрэлтүүлсэн, ивээсэн, инэрсэн тийм сайхан зүйлийг одоо ингэж өөрөө өөртөө таацуулж авдаг байгаарэ. За та нартай ингэж зөвлөхөөрэй шүү. За юу. За тэгнэ. Юу та бүхнийг маань ингээд нөгөө чин сэтгэлээсээ инээ гинэ. Таны нөгөө засаж залах хэрэгтэй зүйл чинь. Чин сэтгэлээсээ жарга, чин сэтгэлээсээ инээ. Ягаад ч юм та хизээ хамгийн сүүлд чин сэтгэлээсээ баяссан, чин сэтгэлээсээ хөөрсөн, чин сэтгэлээсээ инээмсэглсэн тэр цаг үе чинь ерөнхийдөө нэг жоохон алсраад байна уу да. Тийм учраас нөгөө засаж залах хэрэгтэй юм чинь та чин сэтгэлээсээ айгүй их баяр жаргалыг мэдэрч одоо үнэхээр баяр жаргалыг мэдрээд явъя гэхээр өөрөө өөр төр чинь ачаалал дарамт үйл ирсэн байгаа болвол тэрийгэ хэрхэн яа засаж залуулах юм аа өөрөө ингээд юу яа гаргалгааг нь гарга заяа. Үнэхээр гацалтанд орсон ийм хатуурхал үтцсэн хүмүүс байгаа бол ховын уншилгаараа ер нь яах ёстой бэ гэдэг юм аа юу асууж болно. За тэгээд би та нараас нэг зүйлийг гоёход байна шүү дээ тийм ээ. Хизээч бити нэг тийм илий балаачуудын цуглаанд бити ячаараа. Нөгөө нэг ягаад ч нэг тийм нөгөө хүрээлэл ч нэг тийм айгүй сонин нөгөө таарсан таар шууданууд гэж хэлждэг шүү дээ тий. Тэгэхээр яг нэг таарсан таар шуудануудтайгаа нийлээл нэг тийм амьдралын утга учирын үн цэнийг нэгэ бүрэн дүүрэн мэдэхгүй байж нэг юм хоёрын хооронд юм хийгээд л ингээд яваад байгаа юм шүү. За юу. За тэгээд та нар маань мөнгө зоосороо худалдаж авсан одоо өөрийнхөө тэр нөгөө амтлах ёстой, мэдрэх ёстой, идэх ёстой, хүртэх ёстой тэр бүх эдэний дээж, хоол, унд, хүнстэй тэр бүх зүйлээ нөгөө айгүй сайхан талархаж хүртээжээ. За юу. Яагаад талархаж хүртэхгүй? Яагаад гомдлоод? Яагаад үл хэрэгсээд ингээд байгаа юм бэ? Тэр нь боломжгүй байгаад шүү. За юу. За тэгээд та нар маань нөгөө нэг сурж байгаа, сурахыг хүсэж байгаа, хөдөлмөрлөж байгаа хүмүүс байгаад их юм бол та нарын дээр ингээд за мөн тэр ажил карьер дээр байгаа хүмүүс заа юу. Хувийн ч юм хийдэг бай, хувьсгалын ч юм хийдэг бай. За ерөөсөө л ажил карьер, сурлага, хөдөлмөр гэд бүгдийн нийтэд нь базаад хэлчихье заа юу. Та нарт хичээл зүтгэл байх ёстой шүү. За чин сэтгэлээсээ хичээ. Өмнө нь бол яг нэг юм урсгалаар нь явуулчихад байгаа байхгүй юу? Урсгалаар нь хөвөлчихэд байгаа юм. Та нараас нэг айхтар хичээл зүтгэл гараал та нойр холоо угслал ингээл нэг тэгээд байхгүй. Тэгээ за нэг тэрнээс өмнө тэгэхэд болчихно гэдэг шиг тий. Хугацаа нь болохоос өмнө тэгээд нэг илгээчэндээ. За цалин буухаас өмнө за нөгөө гэрээний төлбөр орж ирэхээс өмнө тий. Гэрээний төлбөр орж ирэхээс өмнө нэг энийг нэг бөөгнөлчөндөө гэд ингээд нөгөө цаг хугацааны хувьд ингээд нөгөө та нар ерөөсөө огт тийм зөрөг зүтгэл итгэл гарахгүй ингээд нэг тийм нөгөө нэг үгээр хэлбэл хойрог байгаад байна шүү. Энийгээ засцаал за юу. Та нар ингээд хичээ зүтгийг одоо та нарын арт чинь нэвштэй тий. Сурж байгаа хүмүүсийн хувьд та нарын арт
уншиж судлах гэгэрх ёстой түмэн тавилан байна заа юу. Чи тэрнээс зүгээр л нэг юм бүтэн 10 ботын чи хийж чадаагүй байна. Үнэхээр уучлаарай заа юу. Үнэхээр тийж төлөв маань тэгж хэлж яа шүү за. Миний төлөв хизээж худлаа ярьдгүй учраас би ингээд нөгөө өөртөө их бардам итгэлтэйгээр хэлээд байгаа шүү. За тэгээд дээр нь болохоор нөгөө одоо нэг жоохон нэг сайхан нөгөө цаг наранд баригдахгүй амьдарчих юмсан, цаг наранд баригдахгүй нэг сайхан мөнгө олчих юмсан гэдэг бодолтой хүмүүсийн хувьд ч гэсэн би энэ үгээ бол үнэхээр яг дахиж хэлнэ. Та нарын хийж бүтээх зүйл чинь зүгээр ард чинь овоолоостой байна. За тэр болгоныхаа төлөө хийчээ бүтээ. За тэгээд нөгөө амьдрал надад татвархсан юм чинь, хүмүүс надад татвархсан юм чинь би бас адилхан байна гэж үзэл бодол үүлээ ингэж нэг жоохон хоёрдуулж хатуурхуулсан хүмүүс бас сонсоод байна. Тэгэхээр нөгөө тэг шаардлагагүй шүү гэж. Та заавал муу хүмүүсийг дагаж муу хүн болох хэрэггүй гэж. Маш их тийм нэгэн сайхан сахиусан тэнгэр шиг тийм юу эерэг байгаараа за их хэрэггүй тунгалаг байгаараа. Та нөгөө өөрөө нөгөө нэг адилхан байна гэж ингээд өөрийнхөө тэр тавилан заа яг нөгөө маш их тийм бараан тал руу нэгээд явуулсан шүү за. Тэгэхээр нөгөө энэ дээрээ нөгөө нэг айгүй сайхан тийм бодолтой байгаарэ. Юм гэдэг чинь учиртай шүү дээ л гэж за юу. Юм гэдэг маш их учиртай. Тэгэхээр нөгөө нэг хөл толгоогоо олохгүй ингэж байх ёстой ямар ч шаардлага байхгүй. Та нөгөө тэр нөгөө муу хүмүүсийг дөрөөж муу хүмүүс битгий болоо л гэл нэг үгээр л ингэж хэлчихээр та өөрийнхөө нөгөө үйл тавилан дээр нөгөө юу яагаад үзчих. Орлуулад дүүцүүлээд үзээрээ. За юу тэгэхээр тэн дээр ч нугасаа нэг юуны чинь юуг нь ингэжлээд байгаа юм бол доо гэдэг нөгөө хариулт чинь нугасаа гараад ирэх юм байна шүү за. За тэгээд та нар маань нөгөө нэг шаардлагатай хүмүүс нь хоббийн уншилгаа авч болно. За тэгээд юу эдгээр зүйлийг сонссон хүмүүс маань та нар нөгөө заавал засаж залуулах хэрэгтэй юм. Заавал өөрийнхөө хэмжээнд хийчих ёстой тэр нөгөө үйл тавилангаа заавал энэ уншлагыг сонссон өдрөөсөө эхлээд хэрэгжүүлж эхлээрэй гэж би хэлэх гээд шүү за. За тэгээд та нар маань ягаад ч юм энэ дээр нөгөө нэг юм их сайхан тийм юугаа анхны сэвэлгээ үргэлгээгүй тийм хүмүүс бас сонсоод байна. Тэгэхээр энэ дээр ингээд нөгөө анхны сэвэлгээ үргэлгээрээ үргэлгэх дом мөл хийгээрээ. За нөгөө нэг хүн амтан урайдал найр наадам хийн гэсэн үг биш. За юу гэхдээ үйл домыг хийлгээрээ. За тэгээд та нарт маань за юу намрын үлрэрлийг өнгөртөл шаргал ус цохгүй шүү. За шаргал устэй юу хүмүүс сонсоод байгаа. За шаргал усныхаа өнгийг өөрчилж. Намрын үлрэлдаа шүү. Энэ үлрэлдаа. Одоо ингээд намар цаг ирж шүү дээ тийм ээ. Тэрэн дээр ингээд өөрчилж. За тэгээд нөгөө нэг юм өөрийн хүрээлэл дундаасаа нөгөө нэг юу маш их тийм тэнгэр болсон хүмүүс бас сонсоод байгаа байхгүй юу. Нөгөө хайр татны хүмүүс нь тэнгэр болсон. Гэхдээ тэр хүний ард үлдсэн нөгөө өнчирч хоцорсон эрг ганц үрийг гэж хэлээ шүү за. Одоо тэр хідэн ч хүүхдтэй юу байж болно. Гэхдээ нөгөө эрэгтэй хүүхд за маш их юм бага насны бүр нийлэх нотон үл хийтэй гэхээсээ илүүтэйгээр нэг юм өөрийнхөө хөлөөр газар гიშгдэг болсон үйл тавилан гэж шилж байна. Энэ өрөөндөс айгүй сайхан ивэл буян шиг өгөөрөө. Магадгүй нөгөө нэг танилын хүрээлэл дунд ч гэдэг юм уу тийм байсан ч гэж болно шүү за. Яагаад ч юм нэг тийм өөрийн чинь тавилан дээр ингэж маш их юм гашуудж одоо уйлж байгаа нэг тийм үрийн тавиланд харуулдаг. Тэгэхээр энэ дээр та нар нэг жоохон бодолтой ивэл буян шиг айгүй сайхан өгөөдхөөрэй. За тэгээд нөгөө би та бүхнийг нэг л зүйлийг гоё. Та нар маань үр зүрхэндээ байгаа
Энэ их асар их гомдол цөхрлөө одоо ингээд тавьж явуулчихъя. Таны засаж залруулах ёстой зүйл чинь энэ бол хамгийн номер 1-т нь байгаад байна шүү. За зүгээр л энэ нэг муухай яагаад ч юм таны нөгөө нэг юм халуун дулаан энергийг өр зүрх сэтгэл зүрхийг чинь ингээд өмлөөд авцсан юм шиг ийм их юм хатуурхал үлийг идэлцэн хүмүүс сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө алин болгон ингэж юу яаж явах гэсэн юм бэ? Шаналж, гансарж, гомдож, тониж, галзуурхад ганц руу дутуу гэж хүмүүс ярьдаг шээ тий. Яг тэрэн шиг ингэж яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр хизээч бит итгэх үү? Би үнэхээр гойж. Үнэхээр гойж. Тэгээд хизээч чөлөө туналтын талаар бити бодороо заяа бодтоор шүү. Чөлөө туналт гэдэг нь болохоор өөрөө өөрийгөө нөгөө нэг юм энгийн байдлаар унгаах. Одоо тэр нөгөө элдв бусын нөгөө нэг юу уул хаднаас үсэрдэг, арайдаг, одоо шүхрээр буудагч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар унгаах бодит байдлыг нэгдүгээр хэлж байгаа юм. Хоёрдугаарт зүгээр л ингээд унтаад өгвөл яах вэ? Гэт ингэж бодож байгаа тавиланг чинь би чөлөө туналт гэж хэлж байгаа шүү. За юу. Хизээч болохгүй. Таны төсөөлөлтөө чинь тоглоомор ч гэсэн санамсаргүйгээр ч гэсэн хизээч энэ зүйлийг бити бод. Үнэхээр гойж шүү. За. Таныг ингээд нөгөө нэг хайрцаглалцсан байна. Та бодвол ингээд гэрэлтийг ивэл та үнэхээр хамгийн санаараа гэрэлтэж чадах тийм бяттаа хүн шүү. За юу. Ягаад ч юм орчин тойрон чинь хүрээлэл чинь одоо хувь заяаны чинь төөрөг чинь одоо өөрийн чинь ингээд уулзсан учирсан хүмүүс чинь за тэгээ таныг хайрлж дийлээгүй муухай хүн чинь таны тавиланг л ингээд юу яатсан гинжилсэн торлцсон өргөстөө тороор ингээ хан босгоцсон заа юу. Түүнээс ч та бол хизээж унтрах ёстой хүн биш. Маш сайхан гэрэлтэн заа юу. Хамгийн гоё, хамгийн үзэсгэлэнтэйгээр гэрэлтэн. Гэтэ нөгөө таны нөгөө өөрөө өөрийн чинь нөгөө итгэл зүтгэл өөрөө өөртөө итгэх байдлыг чинь ингэж хамгийн муухайгаар ингэж хумсалж нөгөө торон төрсэн байгаа дээ шүү. За. Тэгэхээр энийг аягүй сайн бодоорой. Мэдүү. Аягүй сайн бод. Тэгээд та ингэж суух юм уу гэдгээ өөрөө өөрийнхөө үн цэнийг мэд. Үн цэний мдээгүй өнөөдрийг хүрсэн бол та ийм л үн цэнтэй, ийм л гайхалтай тавилантай хүн шүү. За юу. Мэдүү. Бүх хүмүүс таныг хараад хүндэлдэг, биширдэг байсан тэр цаг мөчөө ингэ боддоо. Юу ч бодохгүй санахгүй явж исэн цаг үе. За тэгээд ижээ аавнд салсан өвөө эмээ нь хоёр тавилантай байсан ч юм уу тийм ээ. Ийм удам сонсож байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө юу ягаараа. Өвөө чинь эмээ чинь салсан ч хоёр өөр удам бий болгосон ч голомт бий болгосон заа юу. Ижээ аав чинь тийм байсан ч хизээч нэгийг нэдэд үзэж нэгийг дотоо бити үзээрэй. Салсан сарнад хоёр өөр тусдаа байгаа ч гэсэн бити дотоо үзээрэй заа юу. Тэнцвүүлж хайрлаарай. Жингийн туухаан дээр зүгээр л 5 кг-ийн жинтэй жингийн туухайг тэнцвүүлж тавиарай заа юу. За ижээ тавилан дээрээ нэг 10-ыг тавьчихгуудаа эцгийн тавилан дээрээ 5-ыг тавиад. Эсвэл эцгийн тавилан дээрээ 5-ыг тавингуудаа эхийн тавилан дээр 10-ыг тавиад ч гэх юм те. Нэг шудраг бусаар битээ жинлээрээ. Та нөгөө өөх дүүхээ хүмүүний тавилан заяаг таашуудг нь биш шүү заа юу. Энийгээ засаж залруул би гуйж байна. Ягаад ч юм магадгүй та нөгөө хүний үйл тавиланг засдаг, хийдэг, эргэлтүүлдэг байсан бол та шүүж болно. За тэгтээ нөгөө юу та болол нөгөө тийм биш бол хизэж шүүх ирэх хүмүүст байхгүй. За юу. Тэгээд бод. Аюу сайн бод. Тэгээд нөгөө эцгийн чинь үйл тавилан гэрэлтээд гэгээтэй явж исэн бол эхийн чинь үйл тавилан унтраад дундлагдаад одоо маш их юм наснаасаа ир төгшөрнө гэдэг шиг наснаасаа ир төгшөрсөн эсвэл одоо нөгөө наснаасаа эрт өвчин зовоороор тэнгэр болсон хүмүүс бас сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр ижээ тавилангийнхаа үүлийг тэгшлээрээ. За ижээ тавилан байгаа бол хамгийн түрүүнд зориод очооч. За тэгэд яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр одоо нөгөө нэг байгаа үедэр нь хайрлж инэрч очихгүй болвол тэнгэр болсныхын нараас одоо
тэмээн жингээр одоо уучлалтаа хөргүүлээд яах вэ тийм ээ. Тийм зүйл нь болохоор нөгөө нэг юу биш байдаг байхгүй юу? Тэнгэр охторгон хязгаарт тэмээн жингээр очиж байгаа тэр их уучлалт ухаарлч нь хэрэг байдгүй. За юу. Одоо миний хувьд одоо яагаад ингэж хэлж байгаа гэхээр нөгөө өвөг дээдс өглөө залчдаг, хүмүүний тавиланг харждаг, уншичдаг, засчдаг тийм хүн болохоор маш их юм бүх зүйлийг ингээд нэг өөрийн биеэр туулаад ингээд зорчоод үзсэн юм шиг бүгдийг ингэж мэдэрч чаддаг учраас та бүхэнд ингэж анхааруулад байгаа юм заа юу. Тэгээд ижи тавилан эцэг тэнгэр нь байгаа болол заа юу. Зорж оч, уулз, учир, инэр, тэврүүл, үнсүүл заа юу. Хэдийгээр та маш их тийм том ах, том нэгч нас нам тогтсон үр ач зээ чинь гарцсан байсан ч бэ хамаагүй шүү заа юу. Тэгэхээр тэр нөгөө нэг ижи тэнгэр, эцэг тэнгэр аюу сайхан энэ дэр хайрал. Байгаа дээр нь хайрал. Байхгүй дээр нь бити тэгж нэг юм худлаа үнэн ухаарлал үйл хийж яана гээл одоо энгийн үгээр хэлэх юм бол нөгөө 108-ын зул өргөн гэдэг шиг л тий. Нэг өнгөө ус тараамч гэдэг шиг тий нэг тийм үүдэн амрын нэг тийм сэтгэлээ урсан үүлийг бити хий. За юу. Аюу сайхан бодолцоо. Маш сайхан бодолцоороо за тэгээд ягаад ч юм өөрийн чинь ингээд би одоо ингээд уншлагаа ингээд дуусгая гэж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь ягаад ч юм ижи аавын удам өгсанаас ижи аавын чинь хэлж чадахгүй байгаа үг хийч юм уу нэг тиймэрхүү юм орж ирээдээ. Тэгээд ялангуяа нэг хоёр тавилан тусдаа байгаа хүмүүсийн юм бас ингэж орж ирээдээ шүү. За тэгэхээр энийг аягүй сайн бодорой. За тэгээд та бүхнийг маань нэг юм баяр цэнгэл тэмдэглэх цагаан хугацаа чинь болцсон байх шүү. За баяр цэнгэл тэмдэглэх нэг нь за удам угсаан дээр найр болох. Одоо ягаад ч юм голомт тэгшрүүлэх үйл танаа удам дээр дутууд үлмэг явж байгаа. Энэ нь болохоор одоо нөгөө 90 хоёр эвлэлтэн нэгдээд тусдаа нэг юм гал голомт үүсгээд ингээд дэлгэр зэта бол явдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ үйл тавил нь ягаад ч юм ингээд дутуу дундуур ингэж яваад шүү. За юу. Тэгээ магадгүй нөгөө нэг юм сайхан юм бэртэй болж байгаа бол сайхан юм хүргэнтэй болж байгаа бол үнэн сэтгэлээсээ тий үйл тавиланг тэгшлээд ингээд авдаг байгаараа өгдөг байгаараа тий чин хүнээс хүнийг гуйж аваад ингээд голомт ингэж тустай болно гэдэг чинь асар их тийм гэгэн үйл тавилан дордлох ёстой үйл тавилан биш шүү. За юу. Өөрөө магадгүй хизээж тийм зүйл хийж байгаагүй тэгж байгаагүй байх юм бол өөрийнхөө нөгөө дутуу дундуур эдэлсэн үлийг одоо нөгөө өрөөлийн өөрийнхөө дутуу дундуур эдэлжсэн энэ үлийг байна шүү дээ тийм ээ. Өөрийнхөө удам угсаан дээр дэлгэрүүлэх ёстой хүн таашаа. За энэ дээр болохоор таныг засалж байна. За тэгээд сайн муу хүн гээл одоо нөгөө инээсэн бүхэн нөхөр биш уурсан бүхэн дайсан биш гэчээр харагдах үзмжээр за наа чин ч өв төвтөх нөхөртөө яах гээд байгаа юм ч гэдэг юм те. Тиймэрхүү байдлаар хүний үрийг бити харагдах байдлаар нь дүгнээрээ нөгөө гой сайхан марилцал энийгээл ингээд байгаа хүн чинь өөрөө их атгас надаа буруу зүрийн явдаг хүн байдаг. За харагдах өнцгөөсөө нэг юм яах тэрхүүтэн царайтай нөхөр байлаа гэхэд сахал самбаанда баригдсан хөгшин юутай ингэж харагддаг тийм хүн байлаа гэхэд тэр чинь хизээч тийм хүн биш хамгийн халамтлаа юу үйл тавилан хийж тэгшлээ явж идэх хүн байдаг шүү. За юу. Тэгэхээр нөгөө хүний асар сайн танаарай. Тэгээд би нөгөө нэг юм өсөн буурал цагаан гэхээс илүү нэг бууралдаа сааралдсан юм удам угсааны тийм настай намтай хүмүүс тэрээ ч гэсэн итгэл сэтгэл дүүрэн ингэж очоороо за ивэж очоороо. Тэгээд яг нөгөө ханд ишгтэй ингээд буруутсан гунцсан тунсан байсан ч гэсэн одоо нөгөө хадам талынхаа ч гэдэг юм уу те өөрийнхөө эцгийн талынхаа нөгөө хол үндий байдаг ч гэсэн эцгийн талынхаа тэр буурлууд дээр их очоороо. Яагаад буурлууд гэж хэлээд байгаа юм те тэд нар чинь ингээд мөнх амьдрахгүй байхгүй юу. Нэг л өдөр тэнгэр болоод байгаа шүү дээ. Тэгэхээр та нар маань энийг аягүй сайн бодороо за. За тэгээд та нар маань одоо энэ жилдээ бараг тэр гол усны үүлээс их хол үндий яваараа.
гол ус ерөнхийдөө энгийн гүйхэн юм шиг мөртлөө юу шүү. Жохон ивэл буйн жохон хол өндөй байгаад байна. За загас жарахаар нь бүрч битгий оролт ороо. За юу. Та нартай бол ингэж л зарах юм байна да. Тэгээд та нар манайдаа засаж заалах хэвээр хийх хэвээр юмудаа баг юу яачих шиг боллоо. 100% баг ингэж сонсчлоо гэж би баг хэлж шүү. За хэвээр үнэхээр нүүн зөв зөөлөнд дэнслээрээ тэнцүү дэнслээрээ 5 бол 5, 10 бол 10, 20 бол 20. Тийм ээ. Ингэж их шудрах хандараа ямар ч үед та нөгөө нэг юу яадаг юм биш шүү. Хүний амьдралыг шүүдэх юм биш шүү. За юу. За тэгээд дээр нь шүү дээ. Та маш их хөдөлмөрл хичээл зүтгэлээ гарах битээ ингээд нөгөө нэг хоошоо суугаад бай. Адармаатай байх тусмаа тань тэрний ард чинь анс жаргал байгаа шүү. За юу. Тэгээл бод. Тэгээд нөгөө маш их юм амар амгалан энгийн үүлийг ингэж алхаж явах юм бол тэр чинь харин хамгийн их ангаа цангаач магадгүй. Тэмцэлдээд ингээд өрсөлдөөд ингээд бүх зүйлийг ингэж өөрийнхөө мутраар, өөрийнхөө чадлаар, хүчин чармаалтаар заяа. Ингэж тулсан тавилан чинь юу яах болно? Амттай байх болно. Таны мөрөөдлийн тэр айгүй сайхан мөрөөдлийн ордны чинь бий болгож өгнө. Бистэ үнэхээр ам гарч ишээ заяа. Үнэхээр ам гарч ийн. За энэ дээр одоо нэг зөвхөн ам амьдралаа бодоод одоо нэг сайхан өргөө бүцтэй бол юм болъё гэж ингэ бодож байгаа хүмүүс яваад байгаа. Тэр чинь бий болно. Тэр замналаар ингэж гарахтаа та асар их тийм хүчин чармаалт энерги зарцуулах болно заяа. Тэгээд өөрийнхөө чадал хүчээр ингээд хүрсэн тэр бүх тавилан чинь танд маш их амттай, маш их өгөөж буянтай, маш их дэлгэр сайтай байх болно. За тэгээд нэг юм басан болоогүй нүглийн нүдийг гурлаар хуурчаад нөгөө нэг ингээд суугаад байх юм бол л шүү дээ тийм ээ. Та алс зам чинь ингээд хвшгийн юм шиг мөртлөө та тэр их элсэн говийн урт удаан замнал дунд маш их хангах болно. За юу. Тэгэхээр та нөгөө маш их хөдөлмөрл, маш их зүтгэлтэй бай. Юунаас ч битээ. За юу. Битээ шантар. Угаасаа шантрал чинь таныг хаачаад байна шүү дээ. Тэ? Хүн шантрахгүй зүтгэлтэй байхад ивэл буян чинь бүгд гараад ирдэг байхгүй юу? Хорвоод л хийж хүртэл тань туслах болно. Нэрээ шүү. Маш үнэн шүү. За нөгөө одоо энэ уншлагыг ингэж хүлээж авч сонсож байгаа хүмүүс байх юм бол ингэж үнэхээр яг юм оюун ухаанд чинь нэгийг хийж хоёрыг бодогдуулна. За юу. За тэгээд нөгөө за өргөө гэртээ тийм их юм зүйл хүсдэггүй барьдаггүй одоо ингээд нөгөө нас намбан тогтцсон одоо өргөө гэртээ хүмүүсийн хувьд нь шүү дээ тийм ээ. Өөрийнхөө нөгөө хорвоо дээр ингээд үргэлжлэх цаг хугацаанд дэлгэр тэгш байх тавилан заяагаа бодоорой. За үлдэж байгаа үр үндсийнхаа тавилан заяаг бодоорой. За юу. Тэгэхээр тэр үлдэж байгаа үр үндсийн тавилан заяаг ингээд нэг юм дэлгэр тэгш болгох, засаж залруулах, ивээх, тусламж дэмжлэг үзүүлэх хүн таа шүү. За юу. Тэгээл бод. Тэгэхээр танд бүх юм чинь нэрээ. Дахиж би хүзэр татахгүй. Яагаад гэвэл би ингээд нөгөө нэг наагаас яа хүртэл ингээд танд би бүх юм чинь хэлж өглөө. Тэгэхээр та нөгөө энэ дээр ямар үйлдэл хийх үү те? Яах ёстой юм гэдэг юм а та өөрөө бодох ёстой. Түүнээс ч одоо би энэ дээр дахиад ийм үйл тавиланыг үзье гэхээр энэ нэг ийм нэг хэдэн минутын бичлэгэн дээр таны нөгөө хийх ёстой, гүйцээх ёстой, дэлгэрүүлэх ёстой бүх тавиланг чинь хэлсэн учраас шаардлагатай хүмүүс нь яг нөгөө юу яаж болно? Ховийн уншлагаа авч болно. За юу. Тэр нь бол нээлттэй. За тэгээд ховийн уншлага авлаа гэхэд та нар маань ингээд хүлээцтэй 50 байж байгаа ховийн уншлага авч чараад тэхүү гуйж ийн. За 1-7 өдрийн дотор би хариу өгнө. Тэгэхээр ингээд ийм учиргүй нэг ингээд хувь чавтаар юу эргүү галзуу сэтгцийн өөрчлөлтөнд мэддэхгүй ингээд ороод ирэх хүмүүс байх юм уу? Би ээж ин сүүлдээ би тийм хүмүүсээс ээж ин. Тэгснэ чи намайг үзээгүүтээ харамсах болно гинэ. За тэгээд одоо би явгын ингээд заавал хүмүүсийг үзэх алавч байхгүй. Та нар ингээд би заавал та нарыг надаар ингэж үзүүлээрээ үйл тавилан газсуулаарай гэж алтан шаардаагүй. Та нар өөрөө өөрсдийнхөө хүсэл зоригоор ингэж орж ирчээд тэгж их юм муухагаар дайрч, давшилж, адгаж ингэх шаардлагагүй шүү. За юу. Хэрвээ үнэхээр ингэж адганаа, ууралнаа, твчгүй гэж байгаа хүмүүс хизээж надаас ховийн уншлах битгий аваарай.
хорвогоор дүүрэн нөгөө бүх үзтэг хардаг, застдаг тийм нөхдүүд чинь байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсээ зөрөөрэй гэж би үнэхээр хичээнүүлэн гуйж байна. Одоо би бүр өстө нэрээ зарим би бүх хүмүүсийг хэлгээгүй шүү. За үнэхээр ийм хүмүүс өстө нэрээ өдрийн онц шиг таарахгүй байна. Асар олноороо ингэж шуугаж орж ирж байна. Тэгэхээр би ингээд нөгөө онцгойлон сануулж байгаа нь шүү. За юу. За тэгээ та нартай би маш их баярлалаа энэ хүртэл сонссонд. Тэгээд энэ ингээд нөгөө хугацааг уншлага учраас та энэ уншлагыг хизээ хүлээж авч сонсно. Яг тэр цаг үеэсээ эхлээд та маш их хичээгээрэй заяа. Үнэхээр их хичээгээрэй. Тэгээд бүх зүйл чинь их дэлгэр тэгш байх болтугай. Үнэхээр их юм эдгээр зүйлийг ингээд зөв замналд нь оруулсан цагт та үнэхээр нөгөө би таныг ингээд сууж явах хэмжээний хүн бишээ. Дэлгэр тэгш гэрэлтэх хэмжээний тавилан зэет уншиж хэлсэн тийм ээ. Тэгэхээр бүх зүйл чинь гигэн сайхнараа гэрэлтэх болно. Амлж гинэ. Тэгээд та бүхэндээ энэ хүртэл сонсно баярлаа. Тэгээд дараагийнхаа ингээд бичлэгээр бүгдээрээ уулзъя. Баярлалаа. За ингээд 20 дугаар группийнхаа уншлагыг эхлэе. За тэгээд та бүхний манд хувьд байна шүү дээ тийм ээ. Засаж залуулах ёстой зүйл нь болохоор шүү дээ тий. Та нөгөө нэг ямар ч тийм өөрт чинь нэг тийм айхтар хүнд хор хүргээгүй хүмүүсийг нөгөө нүд үзүүрсэндээ одоо уучлахгүй хэвээр юм биш үү. За нүд үзүүрлэж хандсандаа нүдний өргөс мэт хандсандаа засаж залуул энэ үлийг айгүй тийм өөрөө заавал засаж залуулаараа. За хизээж танд хор өргөөгүй байхад нөгөө нэг юм өөрт чинь нэг л их юм таалагддаггүй байсан гинэ. Огт тэгэл таалагдахгүй байнгут нь л гим игээгүй байхад гим хороо юм шиг л тэгж хүлээж авсан ч гэдэг юм уу те. Иймэрхүү юм байгаад энэ за юм. Тэгээд биш те таныг нөгөө нэг яг юм хэрэгцээтэй үедээ хэрэгцээтэй хүндээ тусалж дийлээгүй хүн гэж шүү за юу. Тэгэл нэг л их юм одоо болсон болоогүй материаллык зүйлийг л хураагаад идэг. Одоо юу ч хийж болно за материаллык зүйл гэхээр мөнгө төгрөг одоо хашаа газар одоо юу гэдэг юм ээ болсон болоогүй нөгөө хүмүүсийн хэрэгцээнд шаардлагатай одоо эд пара материал одоо тэр бүх зүйлээ л хураагаад байсан гинэ. Тэрийг айгүй их хураасан. Тэгээ тэндээс ер нь одоо юун таны тавилан дээр ингэж хэрэг болж байгаа юм бэ гэдгийг юм чи асууж байна заа юм. Тэгэхээр нөгөө магадгүй нөгөө нэг юм хувь тавилангаасаа ингэж холдоод зүгээр л юм нөгөө ажлын морь шиг гэдэг шиг те ингээл нөгөө ажил гэл ингээл бүх юм ингээл нөгөө зөвхөн нөгөө нэг юм ажил карьер дээр зарцуулсан юм шиг. Тэгээ өнөөдрийг хүртэл ингээд нөгөө нэг юм бүх юм голомт тавилан ингэж дүүрээгүй тэгшрээгүй явж байгаа. Нэг л их хэд материалтай хүн, нэг л их юм шагналтай хүн заа юу. Одоо цом мом одоо тэр нөгөө юуны бүх тэмцээнд төрүүлээл нэг юм медаль цэдал авцсан ч юм уу те. Тэр бүх бахархал чинь чиний ард байна. Тэгвэл чиний бахархалт амьдрал чинь чиний өмнө алгаа гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ингээд засаж залуул заа юу. Одоо ингээд энэ бичлэгийг сонссноосоо эхлээд энийг засаж залуул. За тэгээд нөгөө асар их тийм нөгөө би л ингэж байгаа, би л тэгж байгаа гэл ингээл юмаа өгөөд байгаа, засаад байгаа, залаад байгаа, би л сэтгэл гаргаад байгаа гэл өөрөө өөрийгөө өвөөлөх гээд ингээ хит их ядцсан байгаад байна гэж. Үнэхээр өөртөө чинь туслаас тусламж дэмжлэг ирсэн шүү дээ. Тэгээд яагаад тэр тусламж дэмжлэгийг ингэж дээш нь ингэж өргөж, дурсаж, баясаж, талархаж явахгүй байгаа мөртлөө би байдгаа барсан, би л ингэсэн гэл яагаад л цээжний маха ураад байгаа юм те. Энийг айгүй сайн бод заа юу. Энэ дээр бүр онцгойлон анхааруулж байна. Тэгэхээр айгүй сайн бодороо. За тэгээ дээр нь болохоор нөгөө бас ингэж байна. Эрс шинжилэл өөрчлөлт чиний байгаа байдлыг чинь өөрчлөх гээд эрс шинжилэл өөрчлөлт ирж байгаа. Ирсэн тэрийг ерөөсө зөв зөвлөн хүлээж аваагүй гинэ. Өстой нэрээ яагаад ингэж юу гэл ингээл бухимдаал нөгөө таал бүрлүү нөгөө юуны шургаалцны үрийг сэндэжсэн юм шиг л зүгээр таал бүрлүү гიშгэжгүйгээд л ингээд лээсэн гэж. Энэ бол зүгээр л ирэх ёстой байсан тавилан чинь байсан гэж. Тэгээд тэрийг ингээд хүлээж авсан юм бол юу яа л да. Зөв бэжээ гэд ингээд бодох ёстой байхгүй юу захын надал нь. Тэгэхээр тэгж бодож дийлээгүй юм шиг тийм асуудал байж шүү заа юу. За тэгээд нөгөө нэг бусдыг биш үү те
хүүхдийг чихрээр хорхоолж байгаа юм шиг бусдын үйл тавиланг бити тэгж юу яагач ээ хорхоолооч ээ гэж. Өгч байгаа бол өг. За юу. Энийгээ засцалвал одоо нөгөө магадгүй нөгөө энэ группийг сонсож байгаа хүмүүс өөрсдөө нөгөө юу яаж магадгүй. Ажил олгогч. Эсвэл хуваараа хөдөлмөр эрхлэгч мөртлөө доороо хүн ажилладаг ч юм уу те. Ийм хүмүүс байж магадгүй. Тэнгүүдээ нөгөө та нар ингээд нөгөө за ингүүл ингэчин штэ гэл ингээл нэг юм худлаа нэг юм хоосон амлалт өгөөд идэг за юу. Тэр хоосон амлалтайгаа дуусахыг хүсээгүй болвол зүгээр л өг хүнд нь өг баярлуул хүнийг баярлуул бити нэг юм айгүй их юм хүлээлттэй байсан хүний үр зүрхийг ингэж хоосон үлдээгээд за юу. Би өстө энэ дээр өстө маш их тийм уур хурж ийн одоо нэг жоохон зэвүүцэл хурж нэг хэлчихэх юм уу тэгээд байгаа юм биш үү. Тэгж болохгүй байхгүй юу. Яагаад гэвэл тэр хүн асар их тийм хичээл зүтгэл гаргасан байгаа шүү дээ. Тэ маш их зүтгэсэн байгаа. Цаг нараа зарцуулсан байгаа тийм ээ. Тэгэхээр ингээд нөгөө өгч байгаа бол өгөх юм нэстэ өгөөрөө. Хүүхэд чихрээр хорхоолж болдгүй. Эн чинь одоо хүний тавилан дээр ч бас адилхан. Хүний тавилан ингэж хорхоолж болдгүй байхгүй. Яагаад гэвэл одоо нөгөө нэг үгээр хэлэх юм бол одоо ингээд над дээр ингээд хүмүүс ингээд нөгөө юу яая үйл тавилангаа үзүүлье. Ингэя, тэгья, хувийн шинжилгээ авъя гэдэг холбогдож явтана. Би бүгдийг нь үзэж өгдөг. Би нэг ч хүн алгасахыг хүсдэггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь ингээд надад нөгөө маш их юм итгээд тэ ингээл цаг нараа одоо за энэ хүн дээр л ингээл өгчүүл энэ хүн дээр л юм асуучвал болчихно гэж бодож байгаа хүмүүсийн үйл тавилан би тэгж хацгаа дутуу орхидоггүй байхгүй. Яагаад гэвэл даавал даасан шиг дагаад хийвэл хийсэн шиг хийгээд үзэл үзсэн шиг үздэг. Тийм учраас яг үнтэй адилхан та нар маань ингээд нөгөө өгч байгаа бол өгөөч ямар амар юм харамсал хатуурхалтай юм бэ. Зүгээр л өгчөөжтэй тэгээд тэр өгсөн үлийн чинь араас тэр өгөөж буян ишгэн зүгээр ингээл нөгөө бүр өөрийг чинь дараал өстө нэрээ бүр баг худалчунд амьсгалахаа аргагүй болтлоо л өгөөж буян чинь ингээл ороод ирэх юм биш үү. Тэгээд нөгөө нэг юу хорглоо тоолсон бити байл гэж хэлэх юм биш үү. За юу өстө уучлаарай за юу төлөв дээр маань ингэж гараад байгаа учраас яг энэ үүлийг сонсох ёстой хүмүүс нь сонсож байна. За юу хорглоо бити тоол гэж байна. Хорглоо тоолоод их юм бол бүх юм тэгж ивэл буян ишгэрээ урсаж аж ирэхгүй гэдэг юм хэлээд ишив за. Нэрээ шүү. Үнэхээр бодоод үзээрэй за юу. Тэгээд нөгөө энийг бол ингээд ягаад ч юм тэгэл би л болж ивэл бусд нь хамаагүй гэж бити ингээрээ. За юу. Тэгээд би сая нэг өөрийгөө оролцуулаад нэг юм ганц юм илчлээ л дээ нөгөө нэг юм уншлага авъя үйл тавилангаа төлөвлөе гэж байгаа би бүх хүний төлөвлөдөг гэд. За яг нөгөө ганц хоёр хүн над томдлох байх л та үзээгүй ингэсэн тэгсэн ч гэж хэлэх бах. Гэхдээ нөгөө юм гэдэг чинь учиртай штэ тий. Тэр хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалсан шүү за юу. Тэгэхээр та нар маань ингээд энийг сонсож байгаа бол бас өөрсдөө бодороо нөгөө ийм үг байдаг шүү. Уулзах ёстой хүмүүс, учрах ёстой хүмүүс хитэн уул билийн цаанд байсан ч хитэн бээрийн цаанд байсан ч зөрөөд уулзчдаг, учирчдаг, үйл тавилангаа тэгшилчдэг. За хаалганы наан цаанд байсан хүмүүс уулзах ёсгүй бол угаасаа уулздаггүй шүү за юу. Яагаад уулздаггүй вэ гэхээр одоо би нөгөө юу яасан шүү дээ тий. Одоо ингээл нөгөө хувийн уншлага авъя мавъя гэдэг чингүүтээ за тэдэн цагт ингэхээр тэгэхээр за ингээд одоо ингээд залгах шүү тэгээ шүү гэл ингээл би ингээл цаг нараа өгөөл ингэж байгаа байхгүй. Би хүмүүсийг би хизэж нөгөө илүү үзэж яадгүй. Зөвхөн цаг авсан дараалалаар нь үздэг. Тэгэнгүүт ингээл нөгөө нэг дундуур нь ингээл орж ирээл чи өөртөө таацвал цаг өгч чи миний цагт тааруулах ёстой. Чи намайг үзээгүүдээ харамсна. Би одоо нэг юм сайхан вайн уугаад амарч ийн гэж ярьж байгаа хүмүүстээ би яаж тэр хүнийг үйл тавилан үсэх юм бэ? Тийм биз дээ. Тэгээд би өөрийнхөө төлөө би ингээд бүх юм нэгэд аабэгүй ингээд хэлээд өгье гэж яхад тийм аран шин гарч байгаа бол тэгээд үнэхээр тэр вайнаа уугаал тэгэл сайхан амраал ас жаргалтайгаар үйл тавилангаа амьдралаа үргэлжлүүлэл явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр нөгөө та нар маань ингээд нөгөө зөв зөвлөнөөр ингэж тэнцүүлж бодоорой. За юу. За юм бэ. За тэгээд энэ юм ингээд аягүй сайхан юу ягаараа зөв талаас нь бодож болгоогоороо. За тэгээд ингэж одоо таныг нөгөө нэг юм гэр бүлтэйгээ өнгөрөөгөөгүй цаг хугацаагаа айгүй сайхан одоо юу ягнээ. Одоо л тэр нөгөө нэг цагаа гаргах гэж шүү за юу. Одоо нөгөө за яах вэ хүн ингээл амьдралдаа нөгөө асар их юм завгүй чөлөөгүй ингээл дандаа л нэг юм ажил амьдралын төлөө нөгөө
ажил карьер гээл явцсан. Тэгээл нөгөө нэг юм өдрөөс өдөрт одоо ингээл ажилдаа очдог ирдэг унтаал өглөө ажил тийм ээ. Ингээл нөгөө нэг ажлын одоо за би бүр богино хугацаагаар нэрээ л да 7 хоногийн 5 өдөр нь ингээл ажил карьер за 6 өдөр нь ч ингээд явцдаг. Тэгэл нэг л өдөр нь ингээд гэр бүлтэй нэг цаг зав зарцуул хийгээд тэгэхээр нэг өдөр нь та өөрөө ядарсан маш их унтдаг, маш их юм сэтгэл зүйн готролтой тий. Тэгээл нэг юм болсон болоогүй найз нөхд нь уулзсан учрыг ингүүд гаргаад явчихдаг. Нөгөө нэг сайхан гэр бүл нь яасан юм бэ? Нөгөө нэг сайхан үр хөвгт нь яасан юм бэ? Нөгөө гэр бүлийн гал холомтын халуун талаар уур амьсгал хаацсан юм бэ тий? За тэгээд энэ дээр нөгөө нэг юм гэр бүлтэй хүмүүсийн хувьд ярьж байна. За тэгээд нөгөө эцэг эхтэрээ байгаа, ах дүү нартайгээ байгаа ийм хүмүүсийн үйл явдлыг хэлж гин заяа. Тэгээд нөгөө тэр бүх хүмүүстэйгээ нөгөө хартад дотны хүмүүстэй нөгөө цаг гаргахгүй мөртлөө тэгээд шууд ингээд яваад өчтдөг. Нөгөө цорын газ олдож байгаа ганц өдөр боломжоо ингээд алдаад байдаг хүмүүс байшаа заяа. Тэгэхээр энэ дээр ингээд нөгөө маш их тийм юу яа. Сэтгэл гаргуул цаг байдгийн заяа. Цагийг хүлээвэл хизээч тэр юм гарч ирэхгүй. Ягаад гэвэл цаг хугацааг чинь эргүүлж болдгоо, зогсоож болдгоо. Тийм зүйл шүү гэж сануулж шүү заяа. Тийм учраас нөгөө маш их юм гэр бүлтэй халуун талаа нэрхтээ юм байгаараа. За тэгээд тэр цагт бол ингээд хорвоо дэлхий ягаад ч юм таны төлөө амьсгалж байгаа юм шиг. Таны төлөө ингэж бараг дэлхий эргэж байгаа юм шиг нэг тийм их гэгэн зүйл ирэн заяа. Тэгэхээр ингээд нөгөө бити нөгөө өөрөө юу ч чадахгүй байж бити ингээд хүний үйл тавилан шүүж одоо хорвоо дэлхийгийн үйл тавилан шүү. За тэгээд тэр ламбо байдаггүй, эс оршихуй байдаггүй, чөтгөр шулан байдаггүй гэл ингээд нэг тийм өөрийнхөө даацнаас сэтэрсэн үлийг бити ингэж нөгөө ярилцаарай. Ягаад гэвэл та тэр тавилангийнхаа өмнө та өвдөх сүгдэх болно шүү гэж байна. За юу. Тийм учраас нөгөө хизээч бити тийм та хизээч бити тийм нэг за ярилцаж болно бити дордол за юу. Тийм учраас нөгөө ингэж хэлж байна. За тэгээд нөгөө ихийн тавилан хүндэл одоо нөгөө эрэгтэй ч хүн бай, эмэгтэй ч хүн бай. Ямар ч байсан их хүнийг за юу маш их хүндлэх ёстой хүмүүс байгаад шүү. За хайрлах ёстой, энэрх ёстой. За бүр том зургаараа ингэж авч үзэх юм бол та ихтгэхийг хайрл. Одоо би л болж ивэл болоо гэж байгаад иж боломгүй байгаа тийм. Тэнд ингээд маш их юм бид нар чинь нэг л дэлхийн ээжтэй хүмүүс шүү тийм ээ. Тэгэхээр тэр хаана юу нэгэж болохгүй бүтэхгүй байна. Тэр бүхний төлөө ингээд нэг юм чадал хүчнийхаа өчүүхэн их туслыг оруулдаг байгаараа. За юу тэгэх юм бол ингээд хорвоо дэлхий жинхэнэ таны төлөө эргэж байгаа юм шиг тийм гигэн баясгал ирнэ гинэ. Тийм учраас та нар маань ингээд юм уучин мухаанда дэлгэр заяанда бодоод үзээрэй. Үүдэн амрын өнөө маргаашийн хоолунд өнөө маргаашийн нэг юм ууж идэх зүйл те. Өнөө маргаашийн найз нөхдийн хүрээлэл эсвэл нэг тийм бузар булаа өөр өөрөг чинь ингэж сайн сайхнараа ивэлж ингэж хайрлж инэрч чадаагүй эрийн эмийн араас ингэх биш. Ичи аавынхаа голомтонд агсрах биш, уурлах биш, дэлбэрэх биш. Зөвхөн нөгөө нэг юм том зургаар нь дэлгэр заяанда бодонгууд тань ингээд хариулт нь ингээд нэг нэгээр явархан гарнаа гэж байна. За тэгээд таныг ингээд нөгөө хоошоо битээ суугаарэ гэж шээ. За юу одоо нөгөө нэг таны зас залруулах хэрэгтэй юм чинь нөгөө таны хийж бүтээх хэрэгтэй бүх зүйл чинь ингээд маш олноороо байж ах та тэрний нэг нь хийж бүтээгээгүй байгаад байна. За уучлаарай. Та тэгээд нөгөө за би нэгийг ингэсэн штэ, хийсэн штэ, бүтээсэн штэ гэд ингэ хэлэх л та. Тэгвэл одоо би таны өдөөс нэг л зүйлийг асууна. Та хэдэн мод төрсөн юм бэ? Та хэдэн хүн тусалсан юм бэ? Та хэдэн хүнийг сэтгэл зүйн гутралаас аварсан юм бэ? Хэдэн хүний үүлийг даасан юм бэ, тийм ээ? Одоо нөгөө удам хугацааныхаа хэдэн хүнд хань төшиг болсон юм бэ? За ижи аавда хизээ ийм хайр инэрлээ өгч бэлэг хатаг өгсөн юм бэ? За ингэ унаж унтарч явж байгаа хүний арт нь хизээ ноён нуруу болоод нөгөө эмнэлэгт нь хамт очсон юм бэ? Гэт би ингээд энгийн жишээг асууя. Та тэгээд өөртөө тооцоод үз, бодоод үз. Тэгэхээр танд уусаа хариулт нь гарна гэж байна. За юу. Тэгэхээр одооноос эхлээд та энэ бүгдийг ингэж биелүүлж явах хэрэгтэй шүү. За маш их биелүүлж явах хэрэгтэй. За тэгээд та нөгөө бити нөгөө нэг юм өөрийнхөө үйл тавилан бити ингэж хориод бай. За тэгээл нөгөө нэг бусдад л нөгөө буруугаад шигтэх хүн байгаад байгаа байхгүй юу? Одоо нөгөө ийшээ хөдлөх гэхээр энэ л болохгүй. Тийшээ хөдлөх гэхээр тэр болохгүй. Ингэцэн бүх юм ингээд намайг хаацсан бооцсон одоо тэр удмын хараалжтай үйл тавилан байсан гэсэн нөгөө тэрнээс нь болсон байх. Тэгвэл удмын хараалжтайхтаа ийм хатуурхалтай байсан юм бол тэгээд тэрний хадлоо зүтгээч явж очиод асуугаач яаж зас залуулах юм тийм ээ. Тэрийг ингээд хийлгээч. Танд бүх юм чинь нээлттэй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг ерөөсө огт хэлэхгүй байгаа мөртлөө зүгээр л дэлгэр заяа хүсэж байдаг. Зүгээр л нэг юм сайхан
нөгөө нэг юм дэлгэрсэн цэцгэлсэн цэцэг түрээлэнтэй ямар ч асуудал байхгүй дайн байлдаан элдв бусын хил ам хэрүүл тэмцэл үйл тавилан гониг зовлон хатуурхал одоо буцагсдын тавилан байхгүй тийм их юм одоо нөгөө төсөөлөлтөй байдаг диважин хүсэж байгаа хүмүүс сонсож байна. За юу. Тэгэхээр үнэхээр тийм одоо газрын диважин гэдэг шиг хүмүүний тавилангийн диважин хүсэж байгаа бол өөрөө хөдөлгөөн хий өөрөө тэр үйлгээ засвал за юу. Магадгүй энэ дээр нөгөө нэг юм ургаж байсан ургаан модыг маш их ингэж тасалсан, гимтээсэн, сэвтээсэн, дахиалах өстэй байсан тэр бүх юмыг тастаж, өгөөдүүлж ингэчээд өнөөдөр тим диважин хүсч болохгүй байхгүй юу? Тэгэхээр нөгөө ингэжлэх гэдэг шүү. За тэр шүүсийн ингээд нөгөө за яг хөө тэр нөгөө нэг за ингийн жишээгээр хэлэхэд одоо та нар ингээд ойлгочих заа юу. Одоо нэг юм хус модны шүүсийг бол маш их сайн хүмүүн тавиланд одоо гизгүзээ тэ үйл тавиланд маш их дэлгэр тэгш гэдэгэнгүүт одоо хусны шүүсийг ингээд арсын ингэж өвчөж байгаа нөгөө нэг шүүсийн нэг тасч байгаа хүмүүс өндөө байдаг. За тэрийг нэгэд ууж болно. Угаасаа хорвоо дэлхий одоо уужим ийм өчүүхэн зүйлийг ингэж хүлээн зөвшөөрнө. Хүмүүн та мундаг байгаараа ухаантай байгаараа дэлгэр тэгш байгаараа. Энд хорвоогийн эзэн байгаараа гэд үйл тавилангаа харамгүй их өгдөг шүү. За юу маш их өгдөг. Яагаад хүмүүс хорвоо дэлхийгээс ургамал түүж уудаг иддэг хандалж иддэг юм те. Яагаад ингэж химийн найрлагатай тариа им юмыг яагаад өөрөө ингэж уудгүй юм. За захын натланд бөөр юм өвтлөө гэхэд яагаад тэр нөгөө юу лээ. Бөөрөнд сайн шүүгээд 5 слайд техник шиг одоо юу байдгийг те. Зээргэн. За тэгээд тэр элдв бусын нөгөө нэг юм ургамлыг яагаад за сүд өвсийг бид нар яагаад уудгийг те. Одоо өр үндэс ингээд одоо гүйлгэж барайл элдв бус болоход одоо имээр ингээд төрөл бүрийн 5 6 юм уугаад тавилан зайд гэрэлтэхгүй байхад бид нар яагаад тэрийг ингэж уудгийг хандалж уудгийг тийм ээ. За тэгээд яагаад бид нар нөгөө 5 шуу малаасаа тэр өхөр малнаасаа илхэн таргийг ингээд бүлээсгээд одоо шингэн алдж байгаа өр үндэсийн ам руу яагаад хийдгийг. Тэр чинь бүх юм ингээд хорвоодлохыг сөгж байгаа өгөөж ишгийг бид нэр хүртэж байгаа байхгүй юу. Тэгээд хүртүүлээд байх тусам давраад нөгөө тэр байгаль дээр байж байгаа байгаль эхийн хайрлж, боловсруулж, угсарж, өндийлгэж байгаа тэр тавилан зайг нь бүгд л ингээд хяргаал, хядаал, өөрийнхөө дур зоргоор тэгээд тэр нөгөө хад чулуулгийг одоо амьгуу гэж бодд юм уу? Ингээд синтеж адил өстой, элдвлээ адил өстой нэрэ. Тих болгонд тэнд ингээд асар их юм юу энэгшил маш их гансрал, гаслаан үйл тавилан явж идэг байхгүй юу? Тэгэхээр ядаж тийм хатуурхалтай үйл тавилан хийж байгаа бол ихэд зөвшөөрөл авал та. Өршөөлөө ирэлдэ. Одоо тэр нөгөө тэр үйлэнд нь ингээд өөх хэмээн өгчөөд дараад нь тэр үйлийг аав. За юу ийм зарчим өөх авахын зарчим юу дэнсэлж явдаг тавилан шүү. За юу. Тэгэхээр нөгөө та нар маань энэ дээр ингээд нэг юм жоохон уужим ухаантай бай да. Үнэхээр юм уужим ухаантай бай. За юу. Одоо удам хугацааны чинь үйл тавилан ч хүртэл юм хатуурхлыг үзүүлж исэн байгаа. За тэгээд нөгөө нэг юм хүмүүн заяаг олсон бол босс. Одоо би нэг л юм зүйлийг хэлэн заяа юу. Одоо хүмүүн заяаны үүлийг олсон болвоос удам хугацааныхаа ижи тавиланг тийм ээ. Хүн ер нь яаж одоо хүний одоо эхийн тавиланд яаж бойжж гарч идэггүй. За тэр их нь одоо нөгөө бүрэн дүүрэн хайрлаагүй байсан ч нөгөө бити араас нь ингэж занал цохол үзүүл бити гомд. За юу. Тэгээд нөгөө эхийн тавиланг айгуу сайхан юм уужим ухаанаар гэрэлтүүлэхийг хичээдэг байгаараа гэдэг хүмүүс төр юу ийм мессеж гарч ишүү. За юу. Тэгэхээр нөгөө магадгүй энэ дээр нөгөө нэг одоо юу яаж магадгүй ижи тавилангаа алдсан хүмүүс. За ижи тавилан нь болохоор нөгөө юу шүү. За тэнгэр болцсон байж болно. Өөрөө өөрийг нь орхиод одоо өөр хүнийг сонгоод явсан байж болно. Илэг бүтэн өсөөгүй байж болно. Одоо нөгөө наан цаана одоо эмээ өвөө элдв бүсийн голомтонд өсөж байгаа ч хүртэл ийм хүмүүсийн тавилан сонсч байгаа байхгүй юу. Тэгэхээр за тэр хүнийг ингээд үзэн ядаад зөвхөд гэдэг юм уу тийм ээ. Одоо бүх үйл заяа чинь дэлгэрээд гიშэрчихгүй. Тийм учраас нөгөө гомдол үүлийн их хүрийн гомдол үйлийг таслуулаач гэдэг юм гараад байна. За юу энэ үнэхээр шүү. За тэгээд их хүрийн гомдыг таслуул. За тэгээд үнэхээр одоо өөрийн чинь ижи ингээд чиний төлөө асар их юм сэтгэл дэвсэж яхад чи өөрөө бодингортуулсан, чи өөрөө сэвтээсэн, чи өөрөө гомдоосон болвол өстой үнэхээр дэлгэр заяагаа гуйгаад мөлхөөд ч гэсэн оч. Одоо эрийн араас мөлхдөг бай, эмийн араас мөлхдөг бай. Тэр болвол яг тэрэн шигэ ихийнхээ араас мөлхөөд оч гэж би хэлэхээр шээ. За юу. Маш их юм уучлалтай гоё. Ягаад ч юм би энэ групп дээр ингээд нөгөө жоохон эмоцтой ярихыг хүсэж байна. Ягаад гэвэл нөгөө ерөөсөө нөгөө нэг юмыг ингээ хэлэхээр чихний хараар ингэж өнгөрөөдөг хүмүүс байгаад байгаа байхгүй юу. За юу. Тэгээд хүнээс тус аавндуудаа хизээч нөгөө нэг тусламж дэмжлэгийнхаа нөгөө үйл тавилан дэлгэр тэгш өгч дийлдэг, гомддог, тундаг, харамсдаг,
Тэгсэн мөртлөө өөрийнхөө тавилан зайг дэлгэрүүлж тэгшрүүлж явж дийлэмгөө ээжэж ийм юутай. Дандаа л зүгээр л ийм сайн сайхан байж байгаа л нөгөө юу яасан юм шиг эд шид ирэх юм шиг хүлээж яадаг, эд шидэнд л найдаж яадаг ийм хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэг шаардлагагүй, тэгж боломгүй гэж байна. За юу. Одоо таныг өөрчилсөн маш их тийм зүйл танд тохиолдсон. Танд нөгөө нэг ингээд нөгөө ингэрэ тэгэрэ ийм шүү тийм шүү гэдээ ингээд хэлсэн юу та ингээд нөгөө юм нөгөө мэлмийн нэгднэхээс илүү нэрэж тиймдээ гэж сонирдох чиг чинь ингээд нэг юм баяссан үйл тавиланг та үнэхээр үзсэн юм байна. За юу. Үнэхээр гайхалтай та тэгээд одоо хичээж эхэлж байгаа юм байна. Тэгээд засаж залруулж эхэлж байгаа юм байна. За юу. Та үнэхээр гайхалтай. Та яг ингээд засаж залж эхэлж байгаа шигэ үнэхээр юм мундаг байгаараа танд үнэхээр нөгөө бүх юм чинь ингээд урсаад ороод ирэн. За юу. Бүх юм гэгэн бүхэн чинь урсаж орж ирэн. За. Тэгээд нөгөө хатуу бүхнийгээ хаацалаа гэд ингээд хүнд таатахад үлдээсэн ч хүмүүс сонсч иж магадгүй. За тэгээд тэр бүх юм чинь ингээд урсаж орж ирнэ. Эд шид биелэн. За юу. Нэрээ яг үнэхээр л яг юм байсан да. Яг л хэлснээр нь байна тач гэх юм ингэж баясна. Өстө үнэхээр би ам гарч ишээ. За тэгээд хорвоо дэлхий танд одоо босгүй их аз жаргалыг өгсөн ч юм байна. Тэгээд маш их чадал хүчээ урааж байгаа юм байна. Хүн ер нь ямар үедээ чадал хүч хураадгүй гэх тэгэхээр маш их юм гигэн тавилантай нөгөө юмныг нэг юм гэгээ аниртаа ингэж их бодож наадах цаадахыг ингэж боддог болсон цагтаа одоо нөгөө бүхнийг ингэж чадал хүчээ хурааж яддаг. Тэгэхээр та бол би бол таныг маш их тийм юутай оюуны бидтай хүн байна. Юмны наадах цаадахыг ойлгодог юм байна. Хин хинбэ гэдгийг ялгадаг юм байна гэж би бол хувьдаа дүгнэж шүү. За юу. Ягаад ч юм үнэн мөнийг ялгаж чаддаг. Тийм нөгөө ухааны суурьтай хүн шүү. За. Нэрээ шүү. Маш их ухааны суурьтай. Тэгээд нөгөө нэг тэгтээ нөгөө хажуудах тийм нөгөө нэг юу төшөг тулгуур хийгээд нөгөө хүрээлээ айгүй сайн таних хэрэгтэй шүү гэж. За тэгээд та нар маань ингээд элдв бус юм уу муухай хор зоршил гэдэг юм уу одоо нэм хатуу өгүүл тавилан гэж үзэж яагаад яваад байгаа болвол тэрэн дээрээ ингээд нэг жохон бодолцоорой. Одоо нөгөө хорвоо мэлмитэй шүү л гэж хэлж байна. За тэгээд нөгөө нэг юм орь нэгээрээ ерөөсөө орчлон хорвоог туулах хэмжээний хүмүүс биш шүү. Хань тишгээ зөв зөвлөн сонгож аваарай гинэ. За хань тишг нь ингээд нүүр буруулсан бол тэр хань тишгтэйг үлдэх юм үйл тавилгаа хийлгээрэй. Тэгэхгүй бол ерөнхийдөө ингээд ийм жохон ийм сэтгэл зүйн ядрал, гансрал, хүлээлт ингэж үүсгэх хүмүүс байгаад байгаа байхгүй юу? За тэгээд та нар маань тэр нөгөө ургаан модыг огтлохоосоо илүү устгахаасаа илүү за юу яах ёстой шүү. Усалж яваарай. Дээдлж яваарай. Шүтэж яваарай. За юу. Одоо нэг ээж мод гээл ээж хад гээл ингээл хүмүүс ингээл их сайхан шүтэж сончглол ингээл явдаг штеп. Тэр бол маш зөв. За зөвдөө хизээч нөгөө яг тэр ижи мод юу ингээд ижи хад гээл ингээл бид нэр ээж хад гээл ингээл сүсгэлж ягаал ингээл төмөн олноороо хуранд суулаад очдог ч гэсэн одоо нөгөө энгийн бас ургаж байгаа ургамал мод чинь бас үр үндэстэй өгөөж ивэлээ хүртээх гээд ингээд хорвоо дэлхий дээр ингээд ам орсон зүйл шүү. За юу. Тэрийг амар сайн бодороо мэдв. Би өөртөө үнэхээр тэгж их гойж шүү. За тэгээд нөгөө энэ дэр ийм шүү. За юу. Та нарын хувьд маш сайхан тийм ивэл буян ажил карьерийн хувь дээр ирнэ. Одоо маш их юм хүлээлттэй ингээл гундаал байж итэл нэг санаан дурамгүй байдлаар за сайн байна уу та гэд ингээд гар бариад ороод ирнэ. Тэрийг та ингээд юу яаж аваарай. Маш их тийм нөгөө хамгийн санаараа хүлээж аваарай гэж хэлэх гээд шүү. За. Эргэлзэх хэрэггүй. Өөрийгөө бити гутаа, өөрийгөө бити дундал. Чи чадна. Чадахгүй байсан ч чадж байгаа юм шиг яв заа юу. Яг нөгөө мэдлэг чадвар альва нэг зүйл дээр жохон юу байна. Тасалтна. Гэтэ чи бүгдийг өөрөө хийсэн байх болно шүү. За юу. Тэгээд энэ сайхан нөгөө нэг ажил карьер алба ингээд бүх юм чинь нэгээд өөртөө чинь баг сайн байна уу гэдээ ороод ирэхин цагт заа юу. Чамд нэг л зүйл хэрэгтэй болно. Чи тасралтгүй суралцах хэрэгтэй болно. Тасралтгүй судлах, мэддэх, зохицуулах бүх юм чиний нөгөө жинхэнэ нөгөө хар толгоон дээр чинь ирнэ гэдэг шиг те. Тэгж ирэхээр юм байна шүү. За. Тэгээд чи энэ бүгдийг ингээд гартаа оруулаад бүгдийг ингээд хийхин цагт чиний амьдрал дээр ажил карьерийн үйл дээр шийдэн асна, эрэл асна. За юу. Тэгээд бүх юм чинь нэг юм тогтворжоод ирнэ. За би бол энийг үнэхээр
юу яа шүү. Ам бардам хэлээ шүү. За юу. Яагаад ингэтлээ их ам бардам байдаг юм бол доо үнэн ч юм уу худлаа ч юм уу гэж бити эргэлзээрээ за. Яагаад гэвэл хизээч миний төлөв хизээч алддаггүй. Алдчихсан түүх байдгүй. Тийм болохоор одоо би ингээд айгүй их юм ам бардам байдаг байхгүй юу? Яагаад гэвэл одоо нөгөө ажил үйлсээ сурсан. Одоо би одоо зөвхөн энэ уншлагаараа гэхээс илүү асар их олон хүний үйл тавилан гүйцэтгэж явжсны хувьд хэлэхэд бүх юм гэрэлтдэг. Төлөв хизээч худлаа алддаг. Тийм болохоор та нартай ингэж ам бардам хэлж байгаа шүү. За. Тэгээд та нар маань одоо зөвхөн ингэж өөрөө өөртөө ч нэм зовир илэрч байгаа. За юм болсон болоогүй. Яагаад байгаа мэдгүй юм. Бац зэргийн зовир илрээ яваад байгаа. За. Тэрийгэ үзүүл харуул бити хоошоосоо. Бити ингэж нэг юм. За амьд тулчааг бол тэгжээтэл болох байлгүй дээ гэд ингэж яваад байгаа нөхдүүд байгаа байхгүй юу? Тих боломжгүй. За юу. Өдрөөс өдөрт тийм асуудал ч нэмэгдэж байгаа шүү. За би зүгээр л үзүүлгээд хэлчихье. За юу. Нэрээ шүү. Ингээд сайхан үзүүл. Тэгээд чи ингээд нэг аягүй сайхан болчингуудаа чи өстой зөгийн шиг ажил хөдөлмөрлөл. Чиний очсон газар үйл тавилан чинь дандаа гэрэлтэн. Ажил карьерийн хувьд шүү. За. Бүх юм чинь бүтэн. Одоо чамгүйгээр ингээд бүх юм боломжгүй болцсон юм шиг. Тэгээд чи доороо бас ингээд ийм ажилтан авах ч юм уу те. Иймэрхүү юм гарч ирэн заа юу. За энэ дээр нөгөө ажил үйлс эрхэлтгүй одоо нөгөө тэтэр юмдаа суудсан хүм байдаг бол одоо нөгөө одоо өөрийн чинь үүсгэл өөрийн чинь удам угсаа үнэхээр гэрэлтэж тэгшэрч өстой таны минь ач шүү. Та минь мундаг шүү. Ноён нуруу шүү гэж та талархлаа илэрхийлэх хэмжээд тийм тэгж үйлс заяа дэлгэрэн заа юу гээл бодороо. За тэгээд ийм сайхан төлөг гарцсан учраас заа юу. Одоо би энийг тэгж олон хүзэр татахгүй. Тэгээд энэ дээр нэг юм ер нь жоохон анхааруулах юм байна уу гэдгийг харчаа. Тэгээд 20 дугаар группээ би өндөрлөе гэж бодчихлоо. Ягаад ч юм энэ айгүй сайхан юм. Гигэн төлөв үүлээр ингэж юу яаж байгаа учраас за ингэж та нарт маань өгж байгаа анхааруулга болохоор ингэнэ. За энэ одоо уншлагыг ингэж сонссон хүмүүс ингэх юм байна. Та нар нөгөө нэг зарим нь болохоор ингэж дургуутсах юм байна. Зарим нь дургуутсна. Зарим нь нуурсна. Зарим нь бүр ингэж нөгөө нэг юм. За үсэн юм гэж байдаг. Би ийм сонсоо гэж идэг бас тэнэг багъя гэж өөрөө өөргөө бодно гинэ. Тэгэхээр нөгөө нэг хамгийн санаараа бүгдийг бод гэж та бүхнийг маань. Тэгээд бодлоо цэгцэлсний дараа нэрэж тиймдээ гэд ухаарал өөрийн чинь өр зүрхний гүн рүү шингэж орно гэж юм. Тэгэхээр та нар маань нөгөө зөвхөн намааг ингэж илтгэлж одоо нөгөө элдв бусын чат бичиж тийм ээ. Тэгэж ингэж хатуурхахаасаа өмнө зүгээр л юу яагаад үз. Нэг хэсгэн зур пауз аваад ингэж өөрөө ингэж ярилцаад үзсэн юм. Үнэхээр нөгөө өөрөө чинь ингэж юм хариулт гарна гэж. Хүнийг нөгөө ингэдэг шүү дээ. Дотроосоо гэрэлтэй гэж нэг үг байдаг тийм ээ. Дотроосоо гэрэлтэй гэж би хэлэх юм биш үү заа юм. Үнэхээр л бичлэх юм байна. Тэгээд яг нөгөө маш олон юм болсон болоогүй хүн дээр очиод үйл тавилангаа илгээл тэр нэгэл юм болохгүй тэгэл бүх юм эсрэгээр болцсон хүмүүс айгүйх сонсож байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүмүүс тэгэл ингэчлээ тэгэл юм засуулсан ч яагаад үл болохгүй байгаа юм болоо гэд. Нүдээ бүлтийтлээ тэр их тавилангаа хүлээж байгаа хүмүүс байна. Тэр чинь бүтгэл болно, биелгэл болно, дэлгэрхэл болно. Хүнээ зөв сонгох хэрэгтэй шүү. За тэгээд бити нөгөө амьдралын харгыг ойр ганцаараа туулах юм шиг, ойр ганцаараа хатуурхал үзэх юм шиг тавилан зээгаа гундаалгаж байгаа хүмүүс бити тэгж бодоо гэж би ингэж захиа шүү. За тэгээд өргөө гэрийн чинь үйл тавилан бол ямар ч байсан дэлгэрнэ. За юу. Маш их дэлгэрнэ. Гэхдээ нөгөө нэг юм энэ дээр нөгөө нэг юу яцсан хүмүүс байгаад бах юм. Хил ам хэрүүл тэмцэлтэйгээр нөгөө нэг өргөө гэрээ авсан тийм хүмүүс байгаад байна. За тэр өргөө гэрийн үйл тавилангийн юуг нь тэгшлүүл. За юу. Тэгэхгүй бол ягаад ч юм хүний л юм штэ гэдэг шиг те. Хүний л тавилангаас ингэсэн штэ гэдэг ингээд юм сэвтээд хундаад нөгөө нэг хагас тавилантай явж байгаа нөхдүүд байгаад шүү. За юу. Тэгэхээр энийг аягүй сайн бодоорой. За тэгээд нөгөө нэг та нар маань ингээд нөгөө магадгүй нөгөө хувийн уншлага авах хүсэж байгаа бол хувийн уншлага авч болно. Гэхдээ би энэ дээр нэг зарим нэг юм ингээд жоохон анхааруулаад хэлчихье. За нөгөө нэг юм
хаашаач гарцгүй болсон хүмүүс сонсоод байгаа байхгүй юу? Тэр хүмүүсийг би уншилгаа аваарай гэж хэлэн за. Тэгээд маш их дайралтанд орцсон. Чиний буруу, энээс болсон. Одоо нөгөө буурлахынд орцсон. Одоо ажил карьер дээр за ялангуяа нөгөө ажил карьер, хууль шүүхийн асуудал дээр ингээд нөгөө нэг юм бүх юм 100% чиний буруу болцсон. Ийм хүмүүс сонсож байгаа байхгүй. Тэгээд тавилан заяа дээрээ ч хүртэл одоо яах гэж яаж чадахгүй, осолдохгүй л алхаж явж байгаа. Осолдохгүй л амьд байгаа л үнэн. Бус нь худлаа болцсон юм шиг ийм ахтурхалтай хүмүүс сонсож байна. Энэ хүмүүс болохоор нөгөө за иймэрхүү юм гарсан гэхүү гэдэг ингээд үйл тавилангаа сорж болно. За бид бол тэрийг хизээч хорихгүй хизээч би үзэхгүй, харахгүй, ингэхгүй, тэхгүй, даахгүй гэд ингэж хэлэхгүй заяа. Би бүгдийн сайхан ингээд үзээд хараад ингээд дэлгэрэлгч болгоод өгч дийлнэ. За тэгээд нөгөө ойрмог зургийн хатуурхлаас болоод заяа. Ойрмог зургийн зовлонгоос болоод жаргал даахгүй зовлон гэж байдаг штэ тийм ээ. Жаргал даахгүй зовлон агуу тийм том зовлон юм ит үзээд өөрийнхөө тавилан заяа гээгээд буруу замлаа сонгосон хүмүүс сонсож байна. Энэ хүмүүсийг би заавал нөгөө уншлага аваарай гэж л. Нөгөө чиний мөрөөдөөс нөгөө нэг сайхан тавилан заяа чинь хаана вэ? Одоо өргөө гэр чинь хааны ордон мэт, гүнжийн ордон мэт тэр өргөө гэр чинь хаана вэ? Нөгөө нэг сайхан олох хэвээр ундраад ороод ирж явах хэвээр мөнгө санхүү чинь хаана вэ? Тэ нөгөө нэг сайхан инрэл чинь хаана вэ? Нөгөө нэг сайхан нөгөө сэтгэл төрүүлзэл ингэжсэн тэр үйл тавилан чинь хаана вэ? Бүгд унтарсан хүмүүс байгаа байхгүй юу? Зарим нэг хүмүүс явдалж байгаа шүү. Тэгэхээр чи хамгийн сайхан аз жаргалаа, хамгийн сайхан дэлбэлэх үлээ. Чи зүгээр л нэг тийм өчүүхэн яг вэ тэр голомт өчүүхэн өгөрт орой тийм маш их тийм бяцхан байсан баг. За бяцхан гэдэг үгээрээ чи юу зохимжгүй юм бэ? Яг нөгөө нэг дордлогдох хэмжээнд ийм өчүүхэн байсан баг. Бяцхан биш шүү, өчүүхэн байсан баг. Тэгээд тэр тавилан ингээд чи орхиж гараад дэндүү сайхан юу яана дэлгэрнэ гэд явсан чинь тэгээд яаж дэлгэрсэн юм? Чи хамгийн муухай хатуурхал руугаа ингээд хоёр хөлөөрөө өөрийнхөө хүсэл зоригоор одоо дураараа хүслээрээ ингээл явцсан юм биш үү? За тэгээд энэ хүмүүс бол ингээд нөгөө юу яаж болно? Ховын уншлага үйл тавилангаа ингээд авч болно заа юу. Тэгээд нөгөө ягаад ч юм нэг жоохон нэг тийм сэтгэл жоохон нэг тиймэрхүү байгаад байна. Ягаад гэвэл нөгөө өөрийнхөө нөгөө хувь тавилан дээр дэлгэрэх ёстой байсан үйл тавилан ингээд дутуу дундуур үзээд ингээд явцсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол ийм асар их тийм би өстө үнэхээр гомдож байна. Одоо үнэхээр гомдож байна. Би нөгөө ингээд монголчууд нэг хэлдэг шээ тий. Даан чи явдаа. Нэрээ чи арайчтэй гэлвэл хүмүүс ингээд нэг ярьдаг шээ. Ийм монгол үг чинь их баялаг байхгүй юу? Тэр донд философи явж идэг. За юм үнэхээр философи явж идэг. Чи минь даан чи явдаа. Гэл ингээд хэлдэг тий. Яг тэрэн шиг би даан чи явдаа гэд хэлчмээр ч юм шиг санагдаж байна. Яа гэвэл нөгөө за энгийн жишээгээр хэлье. Одоо загс барьна гэдээ явсан чинь торчин ингээд нөгөө тэнгэр дүрэн байла. Маш их цорхотой байла. Тэндээс ямар загс ингээд хоромч хүртгүү те. Тэгээд нөгөө ягаад ч юм чи бүх тавилангаасаа бүх амьдралаасаа чи буруутгалыг хүлээдсэн байна. Чиний буруу. Хизээч чамтай хүн зөв зүйлэн харьцдаг. Ингээл нөгөө хань түшиг элдв бусын хүрээл нийгэм одоо бүх юм чамаг ингээд дардаг зүгтэг. Инний буруу. Одоо тэгээд нөгөө чи ингээ эхнээсээ салбарч хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө энэ хатуурхлын үлийг хариулаад өөртөө бич чадлыг болоод ингээд нөгөө өндийг өчөө нахиалаач дэлгэрээч гэдэг юм хэлээд байна. Тэгээ өөртөө ч насар их юм том чулуу шидсэн байна. Тэр чулуунуудыг бусдын бүгдийг ингээд нэгээр нь гаргаж шид хай. Одоо чи эзэж ингэж байж боломгүй. Тэгээд бити нөгөө нэг юм өөрийн гэсэн толгойтой бай. За би тэгж хэлэх юм биш үү? За. Өөртөө та нар маань ингээд нөгөө нэгийг бодож хоёрыг тунгаа. Алхсан мөрөө хар. Тэгээд таны өдөөс бүх зүйл чинь А Б-гүйгээр ярина. За юу тэгэхээр энийг хийжсэн юм байна, тэрийг хийжсэн юм байна гэхэд та бүхэн маань
Бодох болно, болгоох болно. За тэгээд та нартай их баярлалаа. Тэгээд энэ хүртэл ингээд уншлагыг сонссон. Тэгээд дараагийнхаа уншлагаар бүгдээрээ уулзъя. Тэгээд маш их олон уншлага хий. Тэгээд олон нөгөө хүмүүс бас нөгөө ийм уншлага игээд өгөөч, тийм уншлага игээд өгөөч гэх ингээд нөгөө юугаа хилдгэлтэй. Тэгээд би тэрнийхэн дагуу нөгөө уншлагуудаа нэг нэгээр нь хийгээд явъя гэж их бодож байгаа. За юу. Тэгээд та бүхэн тэгээд дараагийн уншлагаараа уулзъя. Баярлалаа. За ингээд 3 дахь группийнхаа уншлагыг эхлэе. За та бүхний маань хувьд одоо засаж залруулах хэрэгтэй зүйл юу байх вэ гэдгсэн чинь ингэнэ. Хамгийн хайртай дотны хүмүүсийнхаа хүндлэлийг хүлээ. За юм. Итгэлийн битгий алд. Хамгийн хайртай дотны хүмүүс гэхээр одоо нөгөө гэр бүл, аав ээж, амраг садан тийм ээ, найз нөхөд, одоо ажил хамт болно. Одоо чиний хүрээлж байгаа чиний харьцаж байгаа тэр бүх зүйлийг хэлж байгаа шүү. За. Тэгээд нөөний битгий нэг юм дутуу дундуур битгий үнэлэгд гэж хэлээд шүү. За. Тэгэхээр нөгөө нэг одоо таны залруулах хэрэгтэй зүйл чинь болохоор одоо өөрийнхөө үн цэнийг олох хэрэгтэй юм байна. Бэдийг олох хэрэгтэй. Маш их тийм бэдийг олох хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг юм айлын эрх тэнэг хөөхт гэдэг шиг тийм нэг юм хоёрын оронд ийм нэр хоч битгий зүв. Одоо та нөгөө одоо ямар ч алдар тавьж болно заяа. За баян талаа, дэлгэр талаа. Цэцэг навч. Тийм ингээл нэг юм ямар ч алдартай байсан гэсэн та эцэг эхийн өгсөн алдрыг гэхийн сайхнаар авч явах хэрэгтэй шүү заяа. Бүтэн дуудуулах хэрэгтэй. Бүтэн авч явах хэрэгтэй. За тэрний тэр нэр эдний хөвгт игцэн гэлээ шүү дээ. Эдний хөвгт игцэн гэлээ шүү дээ. Тэгээд яах вэ? Тэгээд тэр айгуу сайн бүтэн дүүрэн ингэж юу яаж явуул заяа. Дуудуулж яв. Таны засаж залруулах хэрэгтэй зүйл чинь хамгийн түрүүнд энэ байгаа дээ шүү. За. Ягаад ч юм. Түүнээс ч одоо таныг ингээл нэг юм асар их юм ачаадаараа өрүүлээд байгаа юм бол адлага таны зөвөр л алдраа бүтэн авч яваач л гэж. Тэгээд нөгөө нэг юм дандаа нэг юм гинтийн байдлаар юм аз завшаан олж авчаад байдаг хүмүүс байдаг бол одоо хит их юм азандаа битий найдаг нэ. Таныг тавиландаа найдаг чинь. Хүмүүн заяандаа найдаг чинь. Өөрөө өөртөө найдаг чинь. Өөрөө өөрийнхөө хүч хөдөлмөрөөр альва зүйлийг хийж бүтээдэг байгнэ. Тэгэхгүй бол одоо ингээд за энэ чигэл юм болохоо ажиллаа, тэр чигэл юм болохоо ажиллаа гэдгээр л ивэлж дивэлэл ингээд бүхэл юм босгоод бүтээгээл ингээд наан цаан ч наруул ингээд идэг болвол одоо өөрийнхөө хувь тавиланд зяанд найдах болчихжээ гэж юм чи их том хүн болсон шүү дээ амьдрал дээр гараад утсан шүү дээ. Тэгэл юмаа бүтээгээч дээ, хийгээч дээ, зөв яваач дээ. Хүнд юусоо гомдлох шаардлага байхгүй. Чамд нөөц бололцоо асар их байна. Тэрийг хүчээ ашигла гэж хэлж जैन. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд та өөрийнхөө хүч чадлаар бүхнийг болго, хий, бүтээ, гэрэлтүүл. Ичи удам мөхсаага ерөөсөө нөгөө юу хүүтэн үндий би хайрлагдаагүй, би инэрэгдээгүй, бусд нь ийм хайр инэрл үзсэн гэж буруутгал хэлэхээ болооч гэж. За юу. Өнөөдрөөс эхлээд таны засаж залах хэрэгтэй юм чинь. Аавч намайг хайрлаж байгаагүй, ээж намайг инэрж байгаагүй, би өөртөө бор зүрхээрээ. Би дандаа хатуутуу юмыг туулсан. Би дандаа хатуутуу юмыг хийжсэн. Би бүхнийг болгож исэн. Бүхнийг хийсэн. Тэр нь чигдгүү, энэ чигдгүү. Ирэхээрээ хатсан ч гэдэг юм уу. Өрөөлийн туулж байгаа үйл тавиланг өөрийнхтойгоо зэрэгцүүлж, тэнцүүлж ингэж битий бод. Яагаад гэвэл нөгөө та тэрийг их юу ирэх байхгүй. За ирэх байхгүй гэдэг чинь айгүй их гомдох байх л та. Тэгээд нөгөө тех шаардлага байхгүй гэдэг хэлчихье. За маш их тийм шаардлага байхгүй. Тэртээ тэргүй нөгөө танд нөгөө хувь тавилангийн чинь үүлийг танд ингээд заамаа. За чи энэ хувь тавилангаар ингээд явна шүү. За энийг чи зөв зөвлөн даагаараа яаж гэрэлтүүлэх нь чиний замнал, чиний хүсэл. Ингээд чамд өөрөө чинь хувь тавилангийн чинь үйл тавиланг өвөртлүүлж өгөөд замд чинь гаргацсан юм байна. За юу. Тэгэхээр чи нөгөө хорвоогоос авсан тэр нөгөө нэг юм алтан карт үйл тавиланг чи өвөртлцсөн байжээж
өрөөл бусдад гониглаж, өрөөл бусдаас нөгөө нэг юм инрэл хүлээж ингэж нальчганаж доошоо орж гэдэг шүү те. Гомдол цөхрөл мэдрүүлэх шаардлагагүй. Чи бүх зүйлээ чи өрөөл авч явна гэж юм заа юу. Тэгэхээр нөгөө бусдаас инрэл хүлээгээл ингээл гомдоол туниад ингээд байсан бол одоо нэрээ чиний нөгөө толгоон дээр бүх сорилт чинь ирсэн. Чи л энийг гүйцээ. Чи л энийг авч яв. Чи л дэлгэрүүл. Чи л тэгшрүүл гэдэг ингээд тавилан заяанд чинь орхижээ гэж. Тийм учраас нөгөө өөрөө өөрийгөө дааж сур. За юу. Бүх юм чинь өгдөл чинь байна. Бүх бид чадал чинь ч байна. Тэгэхээр энийг ингээд нэг юм айгуу сайхан тийм дэлгэрдэгч болохоор за юу. За яг нөгөө нэг асар их юм амьдралын ухаантай тэгээл нөгөө ийм байна да, тийм байна да, ийм л юм туулсандаа үтсэндээ гэл ингээл бодож байгаа хүмүүс яагаад байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр болохоор нөгөө юу гэж хэлээд байна вэ гэхээр ингэж амьдралын ингээд хар цагааныг ингээд ерөөсөө л ингээд нэг юм хөтөлгөө мөр шиг өөр төр чинь ингэж үзүүлж явсан юм байна хорвоо дэлхий. За нэг юм маш сайхан баяр цэнгэлтэй байхад ард нь ингээл дандаа зэрэгцээд нэг юм асуудал үүсч идэг те. Ингээл ерөөсөө нэг хар цагаан ингээл хөтөлгөө мөр шиг ингээд яваад байгаа юм байна. Тэгэхээр чи тэр хар үлийг нь даруул гинэ чамаг. За юу. Яа харахгүй. Чи цагааны үлээ дэлгэрж тэгширч ингээд хүмүүн зээга дээдлж явах хэрэгтэй шүү. Яг нөгөө хорвоо дэлхий болохоор нөгөө идтэй бэрта эсвэл одоо нөгөө өөрөө нэг жоохон буруу зүрүү замналтай явсан бол нөгөө харыг нь л илүү даачих хэмжээний хүнтэй, даачих хэмжээний биттаатай гэдэг ингээд удам угсааны чинь бүх үлийг ингээд өөрөө чинь өрүүлдэг юм байгаад шүү. За юу. Тэгэхээр нөгөө нэг ийм айхтар ийм хар бараан үлийг тээж нөгөө өөрч дүүрж явахаас илүү тэрийг нь таслуул. За юу. Удмын энэ хатуурхал хар бараан үлийг таслуулчих. Тэгээ дандаа гигэн замдалтай яв. Тэгээ би өөрийг чинь би нэг л имийг гуйна. За одоо нөгөө сүүний харшилгүй болвол за сүү ууж болохгүй гэсэн тийм хатуу замналгүй болвол өвчин зовлонгүй болвол тий одоо нэг юм хоригдсан хүнс байдаг шүү дээ тийм ээ. Тэр сүү битээ тэгэрэй гэж хэлээгүй л бол чи дандаа сүү ууж юу. Ягаад гэвэл тэр замналаараа чи ингээд айгүй сайхан гэрэлтэн сүүгээ хүртэж яваараа. За бүр ингээд хүртэж боломгүй хатуурхал үзээд ер нь боломгүй байгаад байдаг бол айгүй сайхан сүүний өргөж яваараа. За маш их тийм гигэн үлийг хийж яваараа. За юу. Тэгээд тэр харын үлийг заавал таслуулах хэрэгтэй юм шүү. Тэгээд нөгөө харын үлийг яаж таслуулдаг юм бэ, яадаг юм бэ гэдэг юм бол яг нөгөө хувь чадвараа сураад ээж болно. Тэгээд тэрэн дээр нь ийм шүү тийм шүү гэдээ ингээд хэлээд өгөн. За юу. За тэгээд нөгөө юугаа тэгтлээ их харамлсан бэ гэж ингэж асууж байна. Яг юуг харамлсан? Хорвоо дэлхийгээс, тавилан заяагаасаа, хүмүүн заяагаасаа тийм ээ. Яг чи юунд тийм их хайртай юм? Тэгээ юуг ингэж харамлсан? Тэгэхээр нөгөө чамааг болохоор ингэж хэлж байгаа байхгүй юу? Хувь тавилангийн тойрог дээр нөгөө эд материалын үлийг битгий харамлаараа гинэ. Зүгээр л гарга, урсга буцаагаад тэр үйл чинь ингээд нөгөө чамааг дараад ирнэ гэж. За ингэчүүл яах юм? Тэгчүүл яах юм? Энд дээр л хадгалъя. Тэхгүй бол өстө нэрээ дараад нь ингээл нэг юм хатуурхалтай үйл тавилан болохоор нөгөө мөнгө төгрөнд байдгүй шүү дээ. Тэгэл явж чаддаггүй шүү дээ. Яа, өстө би тэгэхэд их ядарсан. Тэгээд их ингэсэн нөгөө өвчин амдаах чим авах мөнгөгүй байсан гэд юм. Завлангийн далаад хадгалж байгаа юм шиг бити өгөр зоосоо хадгалаач гэж байна. За юу гэж хадгалдаг л хүн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө таны зас залруулах хэвээр зүйл чинь зүгээр л гарах стомыг гаргаж өөрөө ямар дэлгэр зайтай байх хэвээр яаж баясмаар байгаа юм, яаж цэгмээр байгаа юм те. Тэгээд тэндээ зарцуул зөвхөн өөртөө биш, өр үндэстэй, гэгээ гэрэлтээтэй, аял зугаалгаантай тийм ээ. Одоо нөгөө удмын үрстэй, дэлгэр тэгш одоо ингээд ийм өвцөн зовсон ч гэдэг юм уу, дэлгэр заяагаад найр хурмаа хийж байгаа ч гэдэг юм уу, баясж байгаа, цэнгэж байгаа бүх юм нь ингээд аюул сайхан тийм өчөөхөн үлийг ингээд дандаа өгч явжээ гэж. Яагаад мутраа татаад байгаа юм бэ гинэ? Яагаад мутраа татаад байгаа юм? Тэгээ мутраа татснараа нөгөө юу хатуу үйл ирэхэд тэр нөгөө хаацаалах үйл чинь одоо өөрийн чинь мутраа татаж хураасан одоо тэр эд материал өгөр зоос те хизээч юм болохгүй гинэ. Тэгэхээр зүгээр нөгөө
бүгдийг ингээд нөгөө нэг өгөөч, цэцгэлүүлээч, бадраагач, ивэл буйнаа өг заяа. Аюу сан тэгээд нүг тэгээд одоо нөгөө энийгээ хизээ хэрэглэх гэж ингэж юу яагаад байгаа юм бэ? Хадгалаад байгаа юм бэ? Өөрөө өөртөө хатуурхал ирсэн үед нь заавал хатуурхал ирэхгүй байгаад байна шүү дээ. Тэгээд яагаад заавал хатуурхал ирэхгүй байхад ирэх юм шиг ингээд бүхнийг ингэж хураагаад байгаа юм. Тэ ингэж болохгүй гэж байна. За юу. Тэгэхээр аюун ухаантай хүн бол аюун ухаандаа бодно. Нэрэж тэмдээ гэд ингэж бодно. За юу. Тэгэхээр нэг юм би бол таныг ингэж асар их юм аз ирүүлөөр гэдэг юм уу? Буян заяагараа гэдэг юм уу? Сүсэг бишрлэрээ гэдэг юм уу? Одоо уулзах ёстой, сонсох ёстой, учрах ёстой болооч гэдэг юм уу тийм ээ? Энэ уншлагыг ингэж хүлээн авч сонслоо доо гэж их баясаж байна. Яагаад гэвэл танд хийцээж тийм нөгөө тархи чинь ташаад ирсэн хатуурхал бол байсан. Та үнэхээр нөгөө нэг юм өр зүрхнийхээ хүнийг алдсан, өвчин зовлон гэдэг хэцүү байдгийг мэдсэн. Маш их мэдсэн юм байхгүй юу? Та нөгөө яагаад гэвэл нөгөө амьдралын хатуу зүйлийг ирээн барааныг та мэдсэн хүн учраас нөгөө за энийгээ л ингэж хадгалжээ. За дараад нь хэрэг болно. За тэгэхэд ингээд бүх юм ингээд хумаад цоглуулад ингээд хичээдэг. Одоо нөгөө уучлаарай нөгөө маш их юм жижигхэн зүйлийг ч гэсэн та ингэж юу яадаг. Хоошин даалт хийдэг. За ингэчвэл тэгчих бах таа гэж ингэж санаа хямардаг хүн байгаа байхгүй юу? Тэгтээ нөгөө таны амьдралыг ингэж хатууруулж ирсэн үйл тавилаг та даваад тулцсан шүү дээ. Одоо та жаргаж болтгүй мүү гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө маш их юм хитрхи их хар санаа нөгөө муу санаа бие отно тий. Тэгэхээр нөгөө нэг юм бити нөгөө өөрөө өөртөө ирээгүй үйл тавилан өөрөө өөртөө ирсэн юм шиг бити ингээд нэг юм ген замнала бити хар болгооч гэж. За юу. Тэгэхээр таны зас залуулах хэрэгтэй юм чинь энэ юм биш үү? За. Тэгээд энэ бүхнийгээ болиод ирэхин цагт заа юу. Таны амьдрал дээр нар мандана. Нэрээ шүү за. Маш гэгэн сайхнаар, тунгалаг сайхнаар зүгээр л гэрэлтэн гэж би бүр зүгээр ягаад ч юм танд ам гармаар санагдаж байна. Тэгээд нөгөө энэ уншлагыг хүлээж авч сонсож байгаа хүн үнэхээр буян заяатай хүн юм. Үнэхээр баярлж байна, талархаж байна. Таны амьдрал дээр маш их гэрэл гэгээд зүйл бий болно. За юу. Ам гарыг. За юу. Үнэхээр ам гарыг. Тэгээд нөгөө нэг юм та нөгөө нэг юм ажил карьер дээр өөрөө өөрийгөө ингэж доош нь хийхэ байл за юу. Одоо нөгөө ажил карьер хувийн бизнес дээр тий. Одоо магадгүй нөгөө яад тийм тэгээд нэг юм хоол хүргэдэг хүн байлаа гэж бодъё. Хоол хийгээд хүргэдэг. Энэ чинь хүрсэн байна. Ийм байна. Тэгвэл тэр чинь замын төвжирлээс шалтгаалаад ч юм уу хүрсэн байхыг хүсэхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тийм жижигэн зүйл дээр өөрөө өөрийгөө гундаж хүний үгийг заа уучлаарай гэд ингэж сонсдог битий бай заа юу. Авахын ав, хаяхын хай. Заавал тэр хүмүүсийн одоо тийм нэг юм нөгөө нэг зэндархаад байгаа мó эсвэл илүү мөнгөд томроход байгаа мó тэр бүх хүний үүлэн дээр заавал сөгдөж мөрөх шаардлага байхгүй шүү заа юу. Би хинбэ, чи хинбэ гэдэг юм айгуу сайхан тэнцэлт зур. Бүгд л адилхан хүн заа юу. Одоо би ингээд хүний үлийг ингээд уншаад застаг залдаг би өстө мундаг ийм 6 дахь мэдрэгүүтэй хүн гэж би ингэж хизээж томорч явж үзээгүй. Тэгэхээр нөгөө за яг нөгөө тэр бомтон элдв бусын мөнгө зоостой одоо тэр нь одоо нөгөө Монголын толгой байчууд ч бас одоо яг л адилхан хүн шүү дээ. Тэгээл тэд нар бол нөгөө нэг ийм үйл тавилангийн төлөөсийг хүн болгон ижлэхэн ингэж эдэлж төлж явдаг юм. За юу. Тэгэхээр ингээд нөгөө хүн бол хүн та бол та ингээд өөрөө өөрийнхөө хүн гэдэг ухтхууныг өөдөө өргөж яв. Яагаад ингэж сүлт хямар хүмүүн заяага дортолж байгаа юм бэ? За юу. Айгуу сайн бодороо за. Тэгэхээр нөгөө энэ дээр юу хэлгээд байна гэхээр аархаад яах вэ? Гундаад яах вэ? Тийм ээ. Тэгэхээр нөгөө яг тэнцүүлж оч. Нөгөө өөрөө өөрийг чинь нөгөө би яагаад нөгөө ийм мөнгөтэй хүмүүсийн хувьд те үздэг хардаг хүмүүсийн хувьд яагаад би өөрийг чинь тэнцүүлж ингэж очиолоод байна гэдэг тэгэхээр шүү дээ тийм ээ. Хүн бол хүн. За юу. Яг л адилхан хүн. Тэгээд нөгөө нэг ийм хүн хүнээ хайрлахын утга учир тийм ээ. Ивэхийн утга учир. Зорин уулзахын утга учир. Бүх юм ивэлтэй байдаг.
Одоо нөгөө уулзах хэвээр хүмүүс уулзч учрах хэвээр хүмүүс учирдаг. Одоо учрыгээд хизээч учирдаггүй тавилан байдаг. Тэгэхээр эн чинь ингээд нөгөө нэг юм үүлийн үрийн өгдөл төлөөсийн юм л явж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр ингээд айгүй сайхан сэтгэл дүүрэн тэгш дүүрэн байгаараа заа юу. Яагаад гэвэл одоо нөгөө нэг хорвоо дэлхий танд маш их ивэлээ өгсөн, алтан картаа өгсөн. Алтан карт гэдэг нь болохоор шүү тийм ээ. Амь нас, эрүүл мэнд, өвөгдөл, үүл тавилан, хувь заяаны тавилан. Гэхдээ нөгөө нэг юм бүх юм чинь өгцөн байхад яагаад ингэж юм өгөөгүй тавиланг нь ингэж өгөөлөд байгаа юм. Өгсөн тавилан дээр нь яагаад талархаж чадахгүй байгаа юм те. Танд сайхан тухтаа тавтаа өргөөгөр байгаа. За хүнийхч бай хамаагүй. Тэр нь тавтаа тухтаа байгаа. За хоёрдугаар танд өрөөндөс байгаа. За өр болчир одоо удмын нөгөө нэг ачцээ тий ингээд ийм бүх юм чинь байгаа. За ямар ч байсан ингээд та нөгөө маш их олон хүнийг ингэж үдэж явуулсан байх. Өндөр тэнгэрт нь. Гэхдээ та өнөөдрийн төвшөнд ингээд одоо амьсгалаад, амьдраад ямар ч байсан их сайхан туртаа цайгаа ингээд хийгээд уучих хэмжээний бит та байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө танд ингээд асар их юм өгдлийг өгöd байхад маш их нормаагаад байна гинэ. Илүү их хүсэж ийн гэж байна. Тэгэхээр нөгөө та хүссэн шигээ өгч чадсан уу гэдгийг аюул сайн бодороо за. Ямар ивэлийг ингэж хүсэж байгаа юм. Тэр ивэлийнхаа оронд та юу өгсөн тий? Одоо магадгүй нөгөө нэг юм за энэ бүх юм чинь даачнаа ингээрэ тэгэрээ гэж тэгж яхад тэр их үүлийг нэгж өгч дийлэхгүй мөртлөө ингээл нэг юм зүгээр ээж байгаа л нөгөө амаа ангааж байгаа л алт мөнгө тавилан заяа орж ирэхийг гэж хүлээх хэрэггүй шүү гэж шүү за. Ягаад ч юм тийм юм хэлээд байна. Гэхдээ одоо нөгөө таныг нөгөө нэг ингээд ийм асар гигийн замтаа байх юм бол би одоо хэвээр үнэхээр одоо нөгөө таны тавилан дээр нар мандна. За тэгээд нөгөө хизээч хүний үгийг бити юу ягаарай. Сонсороо одоо нөгөө өөрөө өөрийг чинь дордолж исэн хүмүүс энэ сте айгүй тийм мундаг хүн штэ одоо нөгөө юм ажил карьер дээр чинь ярьж байгаа шүү. За одоо хувийн бизнес одоо эсвэл банк санхугаас үйл тавилан хөөцөлтөөс одоо ингээл эсвэл визний газраас ингээл нэг юм нормаагаал ингээл нэг юм арай ядан хөлөөч ирээ гарч ирэхийг чинь би үнэхээр харахыг хүсэхгүй байна. Тэд нар чинь бүгд хүн бол хүн ясараа л харцах хэвээр. Тэгээл тэд нар одоо тэд нар хаан тэд нар заан тэгээл бид нар болохоор одоо нөгөө нэг юм өчөөхөн дөрөө юм байна гэж байхгүй шүү дээ. Яагаад тэгэл хүмүүн заяаг бүгдэнд нь л адилхан олгосон. Тийм учраас нөгөө хүмүүн заяагаа дээдлэх чинь таны хамгийн их засаж залруулах ёстой үйл тавилан шүү. Тэгээл одоо яах вэ? Одоо би нөгөө ингэж шиг тайлбарлалтай шүү дээ. Одоо нөгөө сураад хөдөлмөрлөөд ажил карьер дээр гарч байгаа заа юу. Тэнгүүт л одоо нөгөө нэг тэр юу хувьдч бай, хувьсгалч бай одоо өчнөө олон жил ажилласан нөгөө ааштай айдартай нөгөө балаа бүдүүн бөстөө хүмүүс чинь л одоо өстөө нэрээ ингэж тэгэж юм тийм гэл өөрийн чинь дортлноо их дортлно ингээл гутаалган ингээл элдв босуулна. Тэр зэргийн юм дээр нурахгүй юу яах хэвээр шүү за. Босож өндөх хэвээр шүү. Тэгээд твчих хэвээр. Тэгээд нөгөө асар их ингээл твчил за өстөө юу бүх зүйлийг ингээд хүлцэн твчээд өөрөө өөрийнхөө үгийг хэлдэг болтлоо чи тэнцэж очих хэвээр шүү. Хүний тавилан дээр. Тэгэхээр чамд нэг тийм айхтар их юм урт удаан хугацааг юу яахгүй хаа. Хүлээлгэхгүй чи их битта өгдөлтөө өгт яагаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө маш их тийм сайхан байгаараа, гэрээ гэрэлтэй байгаараа. Тэгээд нөгөө нэг юм та бүхэндээ одоо нэг зүйлийг хэлэхэд одоо өөрөө өөрийгөө шатааж бити амьдраарай заа юу. Одоо хүний төлөө бити амьдр. Өөрөө өөрийгөө хайрлж, инэрж, гэрээ гэрэлтэй амьдр гэдэг юм бол яа харахгүй гэж хэлж шүү за. Ягаад ч юм чи нөгөө нэг бусдын төлөө одоо аав ээж хойдлоо одоо ягаад ч юм би л их чихгүй бол болохгүй гэдэг тийм нэг юм өөрийгөө нэг золионд гаргацсан хүмүүс байдаг ч тийм. Тэгэхээр өөрөө өөрийгөө ягаад ингэ золионд гаргаад байгаа юм? Зүгээр л өөрийнхөө төлөө амьдраач. Би гуйж байна. Ягаад гэвэл чи би яасан ч яах вэ? Гэт ингэж яваад байгаа байхгүй юу? Тэгж болохгүй гэдэг энэ заа юу. Би яасан ч яах вэ биш. Би маш их жаргах хэвээр, би маш их дэлгэр зайтай байх хэвээр. Би яагаад завах хэвээр юм, би гэрэлтэх хэвээр гэж өөрөө өөрийгөө ингэж дэлгэрүүлэх хэвээр тийм хүний үр байна. За юу.
чи өөрөө өөрийгөө гарцанд гаргахад чамааг нэг тэгж айхтар үнэлээл ингээд байх нэг тийм хүмүүс бол байхгүй шүү за. Тэгэхээр өөрөө өөртөө хайртай бай. Тэгээд чамд маш их юм том өөрчлөлт ирнэ шүү за. Тэгээд тэр өөрчлөлт бол муу талаараа биш. Гэгээн талаараа ирэх юм байна. Тэгээд миний хүүхд ингээд аюу сайхан юу ягараа за. Хүлээж аваарай. Тэгээд нөгөө одоо миний хүүхдгээд хэлчихээр одоо нөгөө баг залууч байж болно, маш их юм 50 60 настай ч хүн байж болно. Гэхдээ би нөгөө миний үг хэллэг бол одоо би нөгөө өөрөө хүүхдээсээ залдаг хүн учраас ягаад ч юм хүмүүсийг миний хүүхдээ дэлгэр зээл яваараа гэд би нөгөө өөрийнхөө үр үндэс шиг хайрлаж энерж ингэж хэлдэг учраас би ингэ хэлчихдгийг. Тэгсэн чинь нөгөө хувийн уншлага авах хэвээр хүмүүс маань за миний хүүхдээ жоохон үлээж агаараа ингэрээ гэдгсэн чинь чи чинь өстой нэрээ хүний насыг харж чаддгүй өчөөхөн юм байх шүү дээ. Чи тэр нөгөө хар бараан юмаа чи үзээ байж чи намайг үзээгүй дээ харамсна гэдэг ингээд аюу муухагаар хэлж байгаа байхгүй юу. Гэхдээ яах вэ? Тэрийг бол би нэг тийм яах вэ нөгөө сайн муу нийлжиж савд үрдэг. Уулзах хэвээр хүмүүс уулздаг, учрах хэвээр хүмүүс учрдаггүй гэдэг шиг одоо би тэр хүнийг одоо үнэхээр би болоо гэсэн. Ягаад гэвэл за нэг хүн бүр тэгж их онцгойлон тийм айхтар төлөөстэйгээр орж иж юм лээ. Тэгэхээр тэр хүний үйл тавилан бол нэг тийм айхтар гэрэлтэхгүй баха. Тэгээд ерөнхийдөө нэг юм бүх юм ингээд нөгөө нэг юм доод түвшиндээ өрчгөр ингээд хүмүүс нь өөрийнхөө юм үйл тавилан болдгоо ингээд галзууртын түвшиндөө орчдөг байхгүй юу. Тэгэхээр би тэр хүнийг бол буруутгаагүй. Тэгээд та нар маань ингээд нөгөө нэг хувийн уншлага авч байгаа бол айгүй төлөв түвшин намайг хүлээж байгаарай заа юу. Тэгэд уулзах ёстой хүмүүс олон бэрийн газраас ч уулзна, учрахгүй хүмүүс бодвол хизээч одоо нөгөө нэг алхмын цанаас ч уулзч учирдгүй л байхгүй юу. Тэгэхээр ингээд айгүй сайхан бодолцоороо за. За тэгээд энэ бүхний ар дээр танд асар гэгийн хайр ирнэ. Ямар ч удаан хайр инэрлийг хүлээгээд гэд баг би нэг хэлчмээр ч юм шиг санагдчихэ шүү. За юу маш их юм хайрлагтахыг, энергетикийг, эвээгтхийг ингэж их хүссэн хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэр хайр инэрэл чинь өөр дээр чинь ирэх юм байна. За юу маш их юм том шинжилтийн дараа, өөрчлөлтийн дараа ирнэ гэж шүү. За. Тэгээд одоо яагаад тийм амьдралын идэвхгүй болцсон гэж би баг асуучмаар байгаа шүү. За юу. За тэгээд ийм байгаад байна. Тэгээд нөгөө та нар маань ингээд нөгөө сансан зорьсон үүлээ бүтээхийн тулд одоо саадгүй явуулах үүлээ төвчлүүлээч гэж байна. Одоо би танарт нэг л зүйлийг хэлэх юм болохоор за болчих байх та гэж ботсон үйлчлэнэ штэ тийм ээ. Яг болчихно. Яг л ингэчэндээ гэл ингээл бодож идлээ штэ тийм ээ. Нэг алхмын наан заяа маш их ингэж юу яж газардж чинь гундж чинь нөгөө нэг юм аз дутж чинь гэж би хэлээ шүү за. Ягаад ч юм аз чинь дутаад байна. Тэгэхээр та нар маань нөгөө нэг юм хувийн уншлагаа аваад нөгөө юу ягаарэ. Нөгөө нэг юм үйл тавилангаас сурж болно заа юу. Ягаад ч юм өөр дээр чинь асар их тийм ивэл байгаад байна. Буян шиг байна. Ивэл байна. Наран ижи хорвоо дэлхий дээр нэг л байгаа штэ тийм ээ. Нэг л манддаг тий. Тэгэл мандсаран байгаад дараагийн оног дээр дахиад манддаг. Хорвоо дэлхийн ертөнцийн нэг л нар байгаа. Тэгэхэд чиний амьдрал дээр дахиад нэг наран мандах гад идэг. Тэгэхэд ягаад ч юм чи тэрний өмнө азгуйтаж унаад байна. Чи яг зоригтой хурж дийлэхгүй байна. Ийм байгаад шүү. За тэгэхээр энэ дээр ингэж яагаад энэ бүхтийг хэлээд байна вэ гэдгээр одоо нөгөө өөртөө жоохон инэрлэгтэй байхыг чинь хэлээд байгаа шүү. За өөрийнхөө төлөө зүтгэдэг бай. За тэгээд ингэсэн юм биш үү за юу. Одоо өөртөө чинь яагаад ингэж юу тавилан дотоо ингэж унаад байна вэ гэд би ингэж харж байна. За тэгсэн чинь ингэж байна. Шуудад хийсэн өхрийн ивэр шиг одоо 3 зүг рүү 408 зүгс гэж байдаг. Тэр зүгүүд болгонлоо ингэж хараад байна гэж байна. Одоо нөгөө удам мөксач нь байдаг юм уу? Одоо чиний хүрээлэлээ тийм үү тийм ээ? Ингэж хатурхчихжээ гэж байна. Тэгэд өөрийг чинь ингэж их асар их юм хараасан, зүгсэн үйл тавилан байдаг юм байна заа юу. Тэгэхээр
одоо магадгүй нөгөө нэг ингэх бах. Одоо энэ хүний үйл тавилан яаж чамд хүрсэн бэ гэдгийг би хэлчихье заяа. Түүнээс ч одоо нөгөө за нэг яг вэ хүн нөгөө хэрэлдэж уралдах юм байдгийн штэ гэл өөрөө нөгөө нэг юм цаваа цойлхон байдлаар ингээд энгийн байдлаар өнгөрөөхийг хүсдэг, итгэхийг хүсдэг үү? Яг нөгөө бодит үнэтэй нүр тулахыг хүсдэг хүмүүс сонсоод байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүн яаж өөрийн чинь тавилан дээр нөлөөлсөн бэ гэдгийг би хэлээд өгч заяа. Энэ нь болохоор ингэсэн юм байна. Чиний амьдралдаа нөгөө нэг юм нөгөө юу гэдэг лээ нэг юм юун дээр гараад идэх юм аа. Үзээгүй юм үзэж үзэг буслагж уулаа гэж хүмүүс ярьдаг тийм ээ. Яг тэгж үзээгүй юм үзэхэд чинь энэ хүний одоо элдв бусын цохол хараалт нь хүрсэн байсан шүү заяа. Тэгээд тэрий чинь л хүлээж исэн. Одоо тэгээд асар их бахархалтай гар сууж байгаа нөгөө нэг юм. За одоо ямар байна гэд ингээд асуугаад чиний өвдөөс харж хагаад асуухыг маш их хүсдэг юм хүн байгаад байна. Тэгэхээр нөгөө нэг ийм хатуу хариулгын үлийг хийх шаардлагатай юм байна шүү за. Тэгээд нөгөө маш их юм хайр инрэлтэй байя гэсэн чинь ягаад чиний хайрыг нөгөө хуваалцдаг, чиний хайрыг хухсалдаг хүмүүс гараад иржээ. Одоо нөгөө уг нь ингээл нэг юм өөрөө л чи бүтэн харилцааг хүсэж байгаа штэ тийм ээ. Тэгэхсэн чинь тэнд ч хэл нэг хүн, энд ч хэл нэг хүн, тэндээс ч хэл нэг хүн. Ингээл нөгөө чиний тавилан цайг ингээд ураа тал тийшээ нэгж авч явчихад байна гэдэг. Тэгэхээр нөгөө нэг юм өөрийнхөө тавилан цайг бүхлэж голдтой бүхлүүл хайр инэрлээ үз. Дэлгэр заяата бай гэж би хэлээ шүү. За юу. Тэгэхгүй бол өстой өнөхөр юу яасан бэ? Хатуурхал үзэж байна гэж хэлэх гээд байна. За тэгээд тэр нөгөө нэг юм тэнгэр болсон хүний үйл тавилан гайгүй сайхан юу ягаараа. Дурсаараа за юу. Дурсдагчгүй юм байна. Тэгээл нөгөө нэг юм за яах вэ? Тэгээл нөгөө нэг хүний тавилан одоо ингээд өнгөрсөн байсан ч гэсэн за юу. Өнгөрчлөө гэл одоо удмаас чинь хусагдаад хисагдаад алга болчдөг зүйл биш байхгүй юу? Тийм учраас нөгөө удам өгсөн хайртай дотны хүмүүсээс хинчгэл өнгөрсөн байсан. Аюу сайхан дурсаж байгаа ч тэхүү. Ягаад гэвэл дурсагдахгүй байгаа тавиландаа асар их юм хилэн тарьж जैन за юу. Одоо би зүгээр л нэг энгийн жишгээ тайлбарлахад танах ингээд аюу их ургац сураах гад байж байтал ягаад тэр чинь дэлбэрчээд байгаа юм те. Ягаад тэнгэр эцгийн үйл тавилангаар одоо тэр одоо ургац чинь ягаад ингээд сүйдлэгдчихэд байгаа юм те. Тэр чинь зүгээр л наслах насаа насалж дэлээгүй хүний тавилангаас чинь шалтгаалж байна гэж. Тэгээд энэ хүний тавилан та нар яагаад зөв дэлгэр хийхгүй байгаа юм? Яагаад ингэж араас нь шаналхгүй те? Буцагсдын үйл тавилан бол нэг тийм яах вэ нэг сайхан үүлгийн дэлгэр тэгш буцаачвал нэг хүмүүс ингэж нэг яахтай юм хорогдолтой байдгүй. Тэгэхээр энэ хүний хорогдол юу байна вэ гэхээр намааг яагаад дурсахгүй байгаа юм? Намааг яагаад ивэхгүй байгаа юм? Намааг яагаад ингэж юм чинээ бодохгүй байгаа юм те? Дурсагдмаар байгаад байгаа байхгүй юу? Та нарын тэр зол хүч чинь хамаагүй. Тэр элдв бусын юм чинь хамаагүй. Эдэж ус чинь хамаагүй. Би хизээ аягандаа нөгөө нэг юм хоолунд хийлгээд ингэж надад ингэж залаач гэж хэлсэн бэ гэж. Тэр аяга маяг зүгээр хаяул хаяач тий. Яах гээд байгаа юм? Тэ? Хизээ хаяхаа яагаад хүлээгээд байгаад байгаа юм? Зүгээр л хаямаар байвал одоо өнөд маргааш та одоо яг одоо хайчаач тий гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр сайхан дурсагдахыг хүндлэгдэхийг хүсэж байна. Тэгээд нөгөө магадгүй хань жилтэй байж байгаа өнгөрсөн юм бол чи дараагийнхаа үнийг оруулж ирэх гээд байгаа юм бол чи ингэж нэг миний тавилан ингээд зөв тгшлүүлж чи ингэж оруулж ирээч тий чи гэж ингэж хатуурах гэж байгаа юм шиг. Асар их юм хатуу шүү за юу. Тэгэд одоо нөгөө би өгсөн ч үндэсм нь үлдсэн шүү. Би өгсөн ч одоо миний амь сүнс байгаа шүү гэд ингээд нөгөө нэг юм хатуурхаад байгаа юм байна шүү за. Тэгээ бити зулург. Энэ намартаа. Энэ намартаа бити зулург за юу. Үнэхээр би хэлж шүү за ягаад ч юм тэгж хэлж. Тэгээд нөгөө миний нөгөө нэг юм үүрч дүүрч өмсөс зүүсэн ачаа бараг зөөр хаяул хайчаач дээ. Яах гэсэн юм дээ та нар ингэж өөрөө өөртөө юм арандаг хураач өөрөө өөртөө бул харжлаа сэвтчихэж байгаа юм шиг ингэж юу тэнцүүлж ингэж авч явах шаардлагагүй гэж. Хаяул хай устгуул устга. Гэхдээ энэ бүх зүйлийг ингэж
бүгдийг үгүйдүүлж болохгүй тавилан байгаа шүү. За одоо энэ буцагсдын үйл тавилан хатурах байгаа ч гэсэн авч үлдэх нэг тавилан байгаа шүү. За айгуу сайн бодоорой. Тэгээд нөгөө нэг шаардлагатай бол та нар маань ховын уншилгаа аваараа тэгээд нөгөө ерөнхийдөө нөгөө нэг юу ямаагүй байна. Дээр нэмээд нөгөө нэг юу татмааргүй санагдаад ах юм. Хөзөр татмааргүй санагдаад ах юм. Гэтэ яг нөгөө анхааруулга үйл тавилан дахиад өөр нүүлт мессеж энүүдийг харчаад тэгээд уншилгаа өндөрлөө дөө. За та нар минь стон үнэхэр уучлаарай заяа. Одоо нөгөө өөрөө өөрийг чинь ингээд ийм асар юм нөгөө алсын торонд орцсон юм шиг нэг бити амьдраарай гэж сануулж ин заяа. Тэгэд яагаад энэ хүнийг нөгөө одоо буцагсдын үйл тавилан бити ингэж буруутахаараа за. Зөвхөн өөрөө өөрийнхөө 100% буруугаас болж гэж буцаагүй гэдэг шүү заяа. Удам мөксөний үйл тавилан хизээж хамгаалт байхгүй байсныхаа төлөөсөнд би буцсан шүү гэж хэлээд шүү заяа. Тэгэхээр нөгөө удам мөксөний үйл тавилангаа тэгшлэх хэрэгтэй юм байна. Тэгээд та нар маань нөгөө юу ажиллахгүй шүү за. Хууль шүүхийн асуудалд орооцолдож болохгүй шүү заяа. Хамгийн санаар хичээгээрэй. Өгстэй бол өг, авахстай бол ав. Гэхдээ нэг хууль шүүхийн хэмжээнд хүрэх хэмжээндээ бити юу ягараа. Хүрэх хэмжээндээ бити нөгөө нэг юм асуудлыг эцсийн тулгаараа гэж би баг хэлдэг шүү за. За тэгээ та нар маань ийм байгаад шүү за. Нөгөө хүнд муухай харуулж болохгүй гэдэг нэг юм үйл тавилан байдаг шүү дээ тийм ээ. Ягаад ч юм хүнд муухай харуулахгүй гэж хит их хичих хэрэггүй гинэ та бүхнийг байна. Заримдаа ядарсан бол ядарснаа хэл. Завсан бол завснаа хэл. Гэхдээ хамгийн дотны үндэлээрээ гэж. Нэг л их бүх юмыг даагаал туулаад гэрэлтэл явж байгаа юм шиг ямар ч их харин цаг хугацааг тийм ээ. Болохгүй байхад нь болж байгаа юм шиг ямар ч их юм удаан цаг хугацааг өнгөрөөгөө вэ гэж их харамсал төрөөд шүү заа юу. Та тусламж дэмжлэг авах ёстой хүн байна. Тэгээд нөө гадаад орны зорьсон болол гадаадаас сонсож байгаа болол гэж хэлчмээр юм шиг. Наадах чинь их жоохон өгөөж буйн жоохон боломгүй энтэй гэдэг мэдэрсэн л байгаа юм байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө яах вэ гэдгээ ингээд сурж болно. За нэгдүгürt за хоёрдугаарт газар тусын эзэд одоо өөр өөрийн чинь голомтыг барьсан байна. Тэгээд тэр үлийг ингээд тэгшлүүл заа юу. Зүүд нөрөө маань тэгээд нөгөө нэг юм газар тусын хорлол гэдэг чинь айгүй юм хатургалтай байх шүү гэж. Тэгээд нөгөө ганцаараа бити зорч гэж шүү за. Ганцаараа нэг юм үйл тавиланлууд зориол одоо би ингийн тэгнэ гэл ингээл нөгөө өөрөө нөгөө нэг юм эд битаа хураагаагүй ээжж нөгөө нэг өөрөө юм амьдралын замнал дээр бити ингэж тууштай гараараа гинэ. Айгүй амархан сэвтэн гундан тоны шүү за юу. Тэгээд нөгөө буруу замнал руугаа явж байгаа хүмүүс ч бас байгаад шүү за. Тэгэхээр нөгөө айгүй сайхан яг хэвдээ ингээд энэ төр ингээд нэг юм шаардлагатай болоод та нар маань ингээд юм ховын уншилгаа авчих. Тэгэхгүй бол нөгөө та бүхнийг маань ингээд нэг жохон яг л өөрийнхөө үзэл бодлоор нөгөө дөрвөө бух шиг гэдэг шиг те дөрвөө бух шиг ингээд зүтгэсэрэн байгаад буруу замнал олох гээд байна гэж ингэж их удам гусаач нэг айгүй их ингэж юу яаж бухимдаж чинь санаач хэлж чинь чиний зөвч байсан юм уу чи яагаад тийм өөрөө өөрийнхөө нөгөө нэг үйл тавилангаа барахгүй байж яагаад өөрөө өөрийнхөө зөвийг батлах гээд байгаа юм барахааргүй л шүү дээ тэ тусламж нэмжлэг хэрэгтэй л байгаа байхгүй юу. Тэгээд чамааг амьдрал дээрээ би нэг л юм хэлэн энэ группийг сонсож байгаа хүмүүсийг за хизээч бусдын тоглоом бусдын өгөөш бити бол өөрөөргөө имэн хайрал заяа. Тэгэд найз нөхд чинь хамгийн дотны хүрээллээ бити үргээгээд ээ гэж би баг хэлэхээр шүү за. Таны засах ёстой замнал чинь энэ шүү заяа. Тэгэл та нэг тийм мундаг одоо бүхнийг зохицуулдаг мохицуулдаг өөрөө өөрийнхөө дүрд бити ороод байгаа ч тий. Бараг тэгээд хэлчмээр юм шиг санагдаж шүү за. Тэгэд маш их гомдоосон хүнээ юу яа. Одоо маш их гомдоосон хүн гэхээр хайртай дотны одоо нөгөө амраг хайр чинь биш шүү за.
нөгөө маш их юм амьдралын балансыг чинь тэнцвэржүүлж чиний дэргэд хамт байсан хүнээ юу яагач ээ гомдлын тайлуулаач ээ гэж нь шууд өөрөө яваад очиход энэ хүн бол хэзээ ч чамайг хүлээж авахгүй уулзчихгүй байх. Тэгэхээр ингээд нөгөө юмны үнд чинь ухаарлыг ингэж олооч ээ л гэж. Ягаад ч юм танд ийм мессеж хэрэгтэй байжээ. За тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд нөгөө нэг хувийн ажиллагаа авах шаардлагатай бол хувийн ажиллагаа авч болно. Тэрийг би бас харихгүй шүү. Тэгээд нөгөө за анхаас яа хүртэл нь биелүүлдэг юм аа гэхэд дунд нь нэг 4-5 үсэг хаяхыг би бол зөвшөөрье. Тэгээд айгүй сайхан эрэлтээ гээтэй байгаараа та нар. За энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя.